Амьдрал гэдэг бол эргээсээ хөдлөх гэж буй завь юм. Тэр завинд нэгэн тал суусан бол эргэн буцах эрхгүй болно. Харин нөгөө талын эрг хүрэхийн тулд бүхий л хүч чадлаа шавхан сэлгүүрдэж аз жаргал хүсч буй амьдрал дээр очих хэрэгтэй болно. Бидний суусан зав бусдын завтай адил байх боловч түүнийг сэлгүүрдэн нөгөө эргт хүргэх явцад элдв бэрхшээл, аз завшаан, гуниг зовлон, хайр дурлал, хүмүүсийн харьцаа, хувийн үзэл бодол гээд олон зүйл тохиолддог билээ. Энэ нь биднийг далайн нөгөө эргт хүрч аз жаргал думбуух явцыг заримдаа хурцсгаж, заримдаа саатуулан, заримдаа алгуурхан нэгэн жигд хэмнэлд оруулдаг. Хүн бүр суусан заваа хувь заяагаа болгон хүлээн авч явах үедээ бэрхшээл тохиолдох төдийд анх хөдөлсөн эрг дээрээ буцаж очихыг хүсдэг. Эргээд очиход буцааж авдаггүй энэ эрг бол бидний хүүхэд нас юм. Харин бидний зорж байгаа нөгөө эрг бол хүний амьдралын төгсгөлийн эрг бөгөөд бид энэ эрг хүрэх гэж тэмүүлэн явахдаа бүхий л ухамсарт амьдралаа зориулж алдаа онооны дэнсийг тэнцвүүлэн амьдардаг. Нэгэн завинд хамтдаа суусан нийгмийн давхар бүрийн хүмүүс нэг ертөнц, нэг нар, нэг сарны дор тэрхэн зур амьдарч явахдаа хүн бүр өөрийн гэсэн үзэл бодлыг өөртөө шингэн хэлэх үг, хийх үйлдэлээрээ өөрөө өөрийгөө илэрхийлдэг билээ. Бидний хүнд ч хэлж байгаагүй, хэлж амжаагүй, хэлж чадаагүй, хэлэх гэж бодчихж байгаагүй үг, үзэл санаа, үйлдэл, сэтгэл хөдлөл, сэтгэлийн илэрхийлүүд хизээ нэгэн цагт ил гарч бид үүнийгээ бусадтай хуваалцах нь оюун ухаант хүмүүсийн хувьд бие биеэ ойлгох, хүндэтгэх, өөрөө өөрийгөө илэрхийлэх нэгэн боломж юм. Бид аав ээжийн хайртай нэгэн хүүхэд өсөж үндийн олон жилийн хойно энэ нийгмийн бие хүн болсон үед түүний сэтгэлийн ертөнцид нэвтрэн орж нууцлаг, заримдаа хаалттай байдаг чин сэтгэлийн яриаг сонсон суухдаа төсөөлж байснаасаа хавьгүй өөр хариултуудыг сонсдог. Тухай бүр хүндрэлтний агуу их баялаг амьдралын утга учирыг өөр өөрснийхөөрөө олж хардаг. Нэгэн завинд суусан бид нэг л эрг дээр хүрэх учраас хэн нэгнийхээ дотоод ертөнц рүү өнгөж түүнийг сонсох боломжийг олгох 100 асуулт, 100 хариулт нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Сайн мэцэнүү та бүхэндээ бэлтгэн хүргэдэг 100 асуулт, 100 хариулт нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Улсын их хурлын гишүүн Цэрэн Дашин Оюнбаатар хүрэлцэн гэж оролцож байна. Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдрийн мэндийг хүргье. Юуны бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань хүрэлцэн гэж оролцож байгаа танд маш их баярлалаа. За баярлалаа. Аливаа нэгэн нэвтрүүлэгт маань өөрийн гэсэн зорилготой байх ёстой тийм ээ. Бидний энэ нэвтрүүлэг оролцож байгаа бид хувийн талаас нь харуулахыг хичээдэг. Би нэвтрүүлгийн туршид танаас 100 асуултыг асууна. Та надад 100 хариултыг чин сэтгэлээс өг. Тэгнэ. Ингээд хоёул өнөөдрөө нэвтрүүлэг эхлэх үү? За тэгнэ. Таны хамгийн ихний асуулт. Таны нэр? Оюнбаатар. Миний ахыг Чулуунбаатар гэдэг. Тэгээд Чулуу оюу гэж дууддаг нь одоо албаас үг нэртэй юм да. Тэгээд Оюнбаатар болсон. Ер нь бол би говийн хүн. Оюу толгой ойрхон одоо төрж өссөн. Ер нь говьд нэг оюу толгой биш олон оюу толгой байдаг. Тэгээ оюу чулуу ногоон одоо толгой уул хад хэлбэг байдаг. Тэргээр нь оюу гэж нэрлсэн баха. Ээж аав минь хайрлсан. Буянтай сайхан нэлтэй. Таны нас, биеийн өндөр, жин хэд байт юм бол? Метр 70 өндөр. За жин бол одоо 84. Энийгээ байнга барьдаг. За нас бол одоо нэлээ явж байна. 59. Таны шашин шүтлгийн хувьд миний аав өлгийн хийж хөтэ хийдэд 25 жил 1912-оос 1936 хүртэл Чавланд суусан. Ийм хүн бурхны шашинтай насаараа одоо халин үс тавиагүй, уйсгалж болж давхаагүй, маллаж аян жинтэй амьдэрсэн байдаг. Тэгээ аавынхаа одоо юу гэд тэр одоо уламжлалт бурхны шашныг мэдээлж явдаг. Бурхны шашны чиглэлээр бас өөрөөсөө шалтгааллах баггүй зүйл хийх гэж оролдож байгаа. Бидний одоо ажлын зарим үр дүн бол ЮНЕСКО-гийн соёлын өв бүртгэгдсэн
намууны сангийн талаа хийдээс эхлээд зөнгүүнүүд бий. Таны гэр бүлийн танилцуулга. Манай гэр бүлийн хүн бол хууль мэргэжилтэй бид хамт Оросын холбооны улс их сургуульд төгссөн. Мэргэжлийн хуульч, улсын их хурлын хамгаалалт газар олон жил ажилласан. Одоо галын газар ажиллаж байгаа. Хүн болгонд хэлэх дуртай үг гэж байдаг юм байна. Таны хувьд таны хэлэх дуртай үг ямар үг байдаг вэ? Ер нь олон үг л дээ. Тэ. Хүн болох багасаа хүлэг болох унаасаа гэж байдаг тий. Эрхийг сурхаа эрхийг сур гэж байдаг. Би бол жирийн малчин хүний хүүхэд. Малчин хүний бүхэл ажил амьдрал за тэгээ малчны хүүхэд сургуулиудын дотор байруудаар сумын аймгийн бүх сургуулиудын дотор байруудаар дамжиж одоо гадаад улсад оюутны байранд амьдарч зун барилга барьж хашаа хороо барьж одоо өв садланд явж худаг ус гаргаж бүхэл амьдралдаа одоо сурч ажиллаж явсан. Тийм учраас одоо миний хүүхэд нас бол бас тодорхой хэмжээгээр хөдөлмөр эрхлэж бэрхшээлийг давж ажил мэргэжилдээ алхмаар дадаж мэргэжиж явсан учраас энэ бол бас миний энэ асуултанд чинь хариу болох болж байна. Таны бүр багада таны хүсэж мөрөөдөж байсан мэргэжил ямар мэргэжил байдаг вэ? Би ер нь хайгуулчин болох мөрөөдөлтэй байсан. Хайгуулчны ялахыг улам сонсоход гэдэг нэг гоё дуу байдаг шүү дээ. Уул хадаараа хөдөө төрсөн хөдөөний малчны хүүхд учраас уул хадаараа хайгуулчны алах бариад ингээд алхах. Тэр хайгуулчин, одоо уулчин тэр мэргэжлийг би үнэхээр дурлаж сонирхож байсан. Харин тэгсэн чинь одоо юу гэдгийг жаахан спорт хөөдөг сахилгагүй байсан учраас 10 жилд конкурснаас хасагдсан. Тэгээд одоо сурлага сайтаа гэдгээр хуулийн сургуульд ороод хуулийн тусгай сургуульд өгсөөл тэгэл цаашаа их сургууль гэл ингээд дамжиж явцсан. Миний одоо амьдрал заяасан энэ мэргэжил бол хуульч багын маань мөрөөдөл бол хайгуулч байсан. Таныг энэ мэргэжлийг сонгоход таны гэр бүл аав ээж хэр нөлөөсөн бэ? Энэ таны сонголт байсан уу? Энэ бол одоогийн миний мэргэжил бол аргагүй эрхэнд сонгосон сонголт байсан. Өөрөөр хэлбэл одоо 10 жил гайгүй төгссөн хүүхэд конкурсанд орж чадхаа байж та зэрэг одоо тухайынхаа хуулийн дунд сургуулийг авсан. Нэгэнт одоо би өөрөө алдаа хийж дээд сургуульд конкурс өгч гадаад явах зорилготой байсан тэр мэргэжлээ авч чадаагүй учраас би өөрийгөө маш хариуцлагатай болгох гэж оролдсон. Бүх сурсан сургуульдаа онцгой хөрдөн авахгүй байхыг хичээсэн. Тэгээд тэрэндээ ямар нэгэн хэмжээгээр хүрсэн. Өөрөөр хэлбэл алдаандаа гэдэг юм удаа төгөлтийсэн. Стресс нь хэр орж ин та? Ер нь бас их бага хэмжээгээр орно л доо. Ер нь хуулийн байгууллагын ажил би 1977 онд хуулийн сургууль төгсөөд Орногов аймгийн хамгийн урдлын хам богд Хатан булаг Хөвсгөл одоо Тахой Сулин хээр гэж байсан тэр сумд хариуцсан. Эсгийн бүрхөр байсан. 30 хоног наад захын сардаа явчихна. Зарим үед 45 хоногийн давалт явчихсан. Тийм учраас ер нь хуулийн байгууллагын ажил хүнд шүү дээ. Асар хүнд. Хүнийг байцаахаас эхлээд хэргийн газрын үзлэгт орох. Би одоо хүнд юмтай таарч ирсэн. 1977 оны өвөл Сулин хээр суманд яг хилээ сэтгэн км-ийн газар бүхэл бүтэн айлж хатцсан. Шөнө очих хүн байдгүй, эсгийн байцаагч нь байдгүй. Би нэг сумын нэгдлийн даргын машин суугаад ганцаараа очиж байгаа. Бараг тэр хүмүүс нь машинаас гарахгүй би ганцаараа тэр одоо газар дээр хэвжлэг хийж байгаа байхгүй. Тэгээ хүүхэд чинь шатаад одоо нөгөө тулмилж яасан тарах шиг болчихд юм байл л дээ. Тийм юмд чинь тэр чинь дөнгөж би 21 настай хүүхдээс хүнд тусч байсан. Шөнө ирээд би өөр гомдохгүй байсан л да. Тэгээ ер нь амьдрал бол байнгын хүнд одоо ачаалтаа явдаг. Хуулийн байгууллагын ажил за өнөөдрийн улсын их хурлын энэ ачаал бол тодорхой хэмжээгээр бол сунд стресс ажлын дарамт өгдөг. Энээсээ бол аль болохоор стресс авахгүй, аль болохоор ачаал бага авахыг хичээдэг л дээ. Тэгтээ ер нь бол 24 цаг бол дийж ингээд одоо олон жилийн ажил амьдралын дадлаас ч гэдэг юм уу амьдралд бол үнэхээр хамгийн цагийг 24 биш 36 болгоч гэсэн юм. Эсвэл байдаг шүү. Энэ их стрессэнд орсон удаа яаж тайлж ин тэр стрессийг? Тэгээ стресс гэдгийг яаж ойлгох вэ гэдгээс шалтгаалж байна л да. Үнэхээр их ажлын ачаал бол их одоо бичиг саасны ажил энийхээ ард яаж гарах вэ гэдэг бодол бол ямар нэгэн хэмжээгээр ачаал өгнө. Хүнд одоо өдийн насанд бол мэдээж одоо зураг судасны ч гэдэг юм уу даралтын ч гэдэг юм хэлбэлцэл үнэхээр амьдрал гардаг. Тэрнээс гарах арга замыг бас хайна.
Залуудаа бол спортоор хөдөг байсан. Спорт бол их сайхан юу. За өнөөдөр бол одоо бас шатар тоглож байна. Энэ бол нэг төрлийн одоо стрессээс гарах хэлбэр. Өөрөөр хэлбэл шатар тоглоход бол тэр олон шатрын олон вариант, олон арван нүүдлийг бодоод өөр ямар ч ажил, ямар ч проблем амьдралын ахуйн ажлын юмнаас хүнийг чөлөөлдөг. Та ер нь ямар зан чанартай хүн бол? Өөрийгөө та тодорхойлбол. Би өөрийгөө сайн тодорхойлж чадахгүй л дээ. Зүгээр миний ээж аваас ер нь манай говийн хүний нөгөө унган зан чанарч байдаг бол би шудраг байхыг л хэрэг. Таны хамгийн дуртай спорт ямар спорт вэ? За энэ дэр бол гоёлаа шатар гэж ярих байх та тийм ээ. Одоо тэгэл шатар гэхээс ч надад хэлхийн баг болчих л дээ. Хүүхэд наснд бол би хөлбөмбөг сайн гайгүй тоглодог байсан. Аймгийн хөлбөмбөгийн аврах баг болж байсан. Би бол хамгаалагчтай дийлхүнэлтэй. Тэгвэл манай бус найзуудыг сайн тоглож байсан учраас бид аймгийн тухайн үед чинь их өндөр өгж байлаа шүү дээ. Аймгийн аврах, улсын аврах гэдэг. Бокс нэлээд олон жил би бас оролцсон. Чадахгүй байж барилдах гэж оролцсон. 3-гаа хүртэл мултлал. Тэгэл бүхөөс ер нь бол тэгээд элдв юм оролдож байсан. Өнөөгийн нөхцөлд бол хамгийн оюунлаг спорт шатарыг бас би 10 жилд байхад математикийн олимпиадад бас гайгүй оролцдог байсан. Багш маань чи шатар сур оюун ухааныг хөгжүүлдэг. Тэрнээс хойш одоо би шатарыг бас нэг 50-аад жил шатар нууж байгаа. Тэгээд нэг мундаг амжилт гаргаж чадахгүй юм. Зүгээр ер нь өөрийгөө хөгжөөх хамраах. Оросд бол бидний гадаад оюутнуудын нэг 12-3 орсон тэмцээнд төрүүлсэн. Мэргэжлийн шатарчд оролцоогүй л дээ. Тэгээд надад илүү их урам өгсөн баг. Шатарт бол дуртай. Цаг заваараа шатар тоглоно. Ялангуяа ордонд бол нэг 5-10 орчим гишүүн байдаг. Нэг хоолны мөнгөөр тоглочдөг. Эддээ тэр орлого бол хөрөнгө орлого мэдээлэлтэй бичээгүй байж нэг баларчхай гэж хаяа наргаа болгож найз нартай хэлдэг. Тоглоомгүй тэр чинь нэг 5-10 төгрөг гэж бодоод байхад бас тийм ээ. Сараар бодвол юу 300 тийш. Мянган төгрөг үү те гэх мэтлэнгээр ингээ бодвол бас дандаа хожихгүй л те. Тэгтээ наргаа бас байх ёстой. Шатар бол ер нь зөвхөн спорт тоглоом биш. Энэ бол оюун ухаанаа хөгжүүлэх шатрын спорт бол үнэхээр Монгол хүний төлөвшөл, хүүхд залуучуудын төлөвшөл энэ улс төрчид өөрт нь хэрэгтэй. Аливаа нэг асуудлыг нэг өнцгөөс нь биш. Олон талаас нь, олон вариантаар бодож явахд их хэрэгтэйсэн. Шатар тоглодог хүүхэд хэзээс ханцуу шамлаад босч ирэхгүй шүү дээ. Бид одоо ерөнхийлөгч санал тавьж байгаа. Шатрыг бүх нийтийн спорт болгоё. Шатрыг ерөнхий боловсролын сургуульд сургалт хий. Цэргийн ангиудад шатар тоглодог болгоё. 20 байгууллагад шатар тоглодог болгоё. Би сая нэг хэдэн 20 байгууллагаар орлоо. Хүний эрхийн эрүүгийн хууль орж ирж байгаа. Бас шатар байна. Шатар тоглодог болж байна. Тэр хүмүүс чинь шатраа нөгөөд өөрсдөө одоо тайвшруулна. Олон одоо чиглэлээр тоо бодоод ирнэ гэсэн үг шүү дээ. Очоод одоо ар гэртээ очоод тэнд байсан, шоронд байсан муу мух юм ярихаас илүү хүүхдтэй дүү нартай чи шатар тоглох гэж хэлнэ. Тэр бол одоо ухаалаг, оюунлаг Монголыг хөгжүүлэх нэг том гарц бол шатар юм аа. Шатар бол манай нүүдэлчин ард түмнээс гаралтай. Морь, тэмээ, тэрэг гэл ингэ явдаг. Ер нь одоо Азийн нүүдэлчин ард түмнээс гаралтай. Тэгээ би бас Монгол туурхтны шатрын холбооны ерөнхийлөгч юм сонгуульд ажилтай. Энэгээр манай урамтай шатрын клуб бол маш олон төрлийн тэмцээн зохион байгуулдаг. Саяхан одоо зоригийн нэрмжид том тэмцээнийг зохион байгууллаа. Энэгээр рейтинг тооцно. За энэ 8 сарын дундуур гээд Дэлхийн Монгол туурхтны шатрын их наадмыг Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Ерөнхийлөгчийн Эвэлдор, ерөнхийлөгчийн цом гардуулна. За энд одоо манай уламжилалт Бүрээд, Тува, Халимаг, өөр Монгол энэ одоо Орос хотын автономи улсуудаас гадна бидэнд одоо санал болгож байгаагаар бол Киргиз, Казахстан, за Турк улсууд өөрөөр хэлбэл нүүдэлчин ахуйтай, нүүдэлчин уламжлалтай тэр ард түмний төлөөлөлд ирнэ. Тийм учраас маш сонирхолтой багийн тэмцээн уралдаан болно. Ерөнхийлөгчийн самгард болно. Санхүү жилийн асуудал бол үнэхээр хүнд байгаа. Гэхдээ бид энийг шийдэх гэж зарим байгууллага хүмүүстэй ярьж байгаа. Ер нь шатрыг одоо бид телевизээр сурталчлах хүүхд залуучууд заах ажлыг ямар ч байсан энэ жилээс бол эхэлнэ. Зарим телевизтэй бид ярьж байгаа. Ер нь энэ чиглэлд бол том эргэлт гаргана. Энэ бол оюуны том бодлого гэж бодож байгаа. Согтууруулахунд таны бодлоор. Одоо манай аав маань насаараа лам байсан хүн. Эсгэлэн ууж чаддаг. Эсгэлэн цагаа хоормогч чаддгүй. Тэр нь хүүхдүүдэд уламжилчихсан. Манай 3 ах одоо 28-д байна. Ерөөсөө хизээж харагдарсан. Харин би бас нэг гадна татны явсан гэдгээрээ бас нэг
жижиг хурган даргандарч явсан гэдгээр хаяа нэг тийм жоохон одоо ирэх 2-3 өрөнгө татах тийм тохиолдол байсан. Одоо бол эрүүл мэнд бус байдлаас л бүрч ирэх амсахгүй. Ариг сахтууруулганда огт хэрэгэлдэггүй. Тэгэхээр ер нь их мундаг сайн шинж үн ч юм уу иш ч юм уу зүгээр ер нь бол зөвхөн ариг сахтууруулганда ухаалаг зөв хэрэгжилж явж байгаа юм бол бас ч буруу биш юм байна гэж боддог. Манай хадам асаар багш хийсэн захирал хийсэн. Та ер нь хэдэн цэс дээр арих боосон гэхэд мэдэхгүй байна. 2-3 болсон байхаа. Одоо 90 настай эвээр үл явж идэг. Сони шүү би өндөр архис сурталчилж байгаа юм биш. Тийм учраас би архийг огт эсэргүүцдэг нөгөө арх тамиг байж болохгүй гэж ашигладаг. Ер нь ухаалаг төвшөндөө зөв хэрэглээ байвал энэ бол бас аль ч улс нийгэмд байдаг л зүйл юм байна. Гэхдээ өнөөгийн зарим залуучууд шиг арх сахтууруулганда хэтрүүлэн хэрэглээ. Тэрнээсээ болж амьдралаас үйтгээд архинд ороод өвөнтэй хөндөй гудамжны архичин болдог ч юм уу хэрэг төвд ордог ийм асуудлаас бол үнэхээр сэргийлэх ёстой, зайлсхийх ёстой, энэ чиглэлийн төрийн бодлого байх ёстой гэж бодож байгаа. Таны хамгийн үнэт зүйл юу вэ? Хамгийн үнэт зүйл миний хувьд нэр төрөлдөө. Би нэр төрөө харилж явдаг, нэр төрөө эрхэмлж явдаг. Би төрийн албанд одоо явах төрийн албыг хаших хугацаанд бол нэр төрөө би эрхэмлэж альва нэгэн гаж буруу юмд орохгүйг, оролцохгүйг хичээдэг. Та өөртөө хийж хамгийн их таалагддаг вэ? Ер нь би байгаадаа л өөртөө таалагддаг. Би өөртөө миний байгаа бие зөв авчих хөстэй, алхан дотор би хянж явах хөстэй. Зарим хүн надтай маргалдаг юм. Тэгээ энэ зүйл нийгмээс өөрийгөө тусгаарлаагүй. Гэхдээ би байх хөстэй байгаагаар л байх. Би Чингис Айдматовын нэг үг гэдэг шүү дээ. Хүнд хамгийн хэцүү юм өдөр тутам хүнээрээ байх гэж. Би өнөөдөр нэг их хурлын ингэж шууж гэдэг юм уу, нэг төрийн хүндэд дарга одоо бид хуучин прокурор одоо янз бүрийн албац дээр башиж явахдаа бол би ямагт боддог гэсэн. Би гэрийн малчин хүний хүүхэд. Би энэ төр засаг энэ буйнаар энэ төрийн сургууль төгссөн. Би ард түмэнтэй хүн болгонтой харьцтай одоо хүнлэг харьцаж явах хэрэгтэй шүү гэдэг зарчмын насанд тушварж явсан. Миний аав лам хүн бас тэгж зөвлөдөг, тэгж сургадаг байсан. Тийм учраас хууль хяналтын байгууллагад ажиллаж байхдаа ч юм уу хэн нэгэн хүнийг хууль зөрчиж гомдоож байгаагүй. 2012 онд сонгуулийн ажиллаар би Завхай аймагт очлоо л доо. Тэгээ яг хоо намайг тэр би 6 жил аймгийн прокурор хийсэн байсан. Тэгсэн 300 гаруй километрийн цаана Утхан сумаас нэг залуу утсан байхгүй дармаарч. Одоо гэж залуу хүчтэй 40 тайг өрч байгаа хүн л дээ. Тэр хүн яасан гэхлээр 90-ад оны эхээр 80-ад оны сүүлээр би аймгийн прокурор, аймгийн намын ороод овчооны одоо сонгуультай байхдаа тэр хүнийг хариуцж хүмүүжүүлж байсан. Тэр залуу бол нэлээд арх уудаг, сум орондоо атман зодон цохио хийдэг. Ер нь шоронд явчих хэд хэдэн удаагийн баг явчих зүйлээс. Би тэрийг нэг хариуцсан, хүмүүжүүлсэн, загилсан, ирэх болгондоо дуудаж уулздаг. За жоохон захиргааны арга дээр үед нойлжсэн. Тэг ямар ч байсан тэр залууг шоронд явуулаагүй. Өнөөдөр тэр хүн 2000-т малчин, 1000-т малчин, 2 удаагийн аймгийн авраг малчин. Тэг та нэг хүрээд ирээч. Таны ачаар би одоо шорон оронд явчихаагүй би ингэж хэлсэн. Тэр үед хүний төлөө үнэхээр Монголын төр тэр үзэл сурталчилан байгууллагууд бүгд ажилладаг байсан. Өнөөдөр тийм алга шүү дээ. Би сая 3 хоногийн өмнө энэ 461 дугаар ангид дандаа хөөхөд залуучууд. Бүр огтуд байна. Хүний амны хэрэгтэй, архины хэрэгтэй, хүнд гэмт учруулсан хэрэгтэй. Бас ч манайхны яриад бичээд шиг дандаа компани захирлуудыг авчиж хорцсон биш байл л да. Хулгай хэрэгтэй залуучууд маш их байна. Хар тамхины хэрэгтэй залуучууд их байна. Тэгээ манай залуу үеийнхэн хүмүүжил эдний одоо эрг зөрчлөөс хүртэн сэргийлээд төр анхаарахгүй болохоо байжээ. Ирээдүйн Монгол улс авч явах, энэ баян, энэ сайхан Монгол улс авч явах залуучууд маань өнөөдөр ингэж өөрийнхөө амьдралыг сүйтгэж байгаад, өөрийнхөө амьдралыг хайрын цагийн шоронд өнгөрөөж байгаад үнэхээр би харамсаж байгаа байхгүй. Тэр хүмүүс зөв боловсрол, зөв эрдэнэ боловсрол эзэмшиж улс орныхон төлөө, үр хүүхдийнхээ төлөө, ээж аавынхаа төлөө ажиллаж чадах юм бол Монгол улс улам сайхан болно, баян сайхан хөгжинэ. Дэлхийн нийтээр ингэж хөгжлийн өндөр түвшинд хүрч байгаад бид монголчууд архин толгоогоо мэдүүлж, хар тамхин толгоогоо мэдүүлж, хэрэг зөрчилд өнөөдрийн нэг ашиг олох жижиг сажиг хулгай юмд амь амьдрал алдаж үйлчлэхгүй. Хүүхд залуучуудаа илүү ажиллах хэрэгтэй юм байна. Би одоо бас ойрын үед ерөнхийлөгчтэй уулзж энэ асуудлыг хүнд тавина. Дандаа залуучууд байна шүү дээ. 18, 20 нас, 17 настай хүүхдүүд байж байна. Тэгээ энэ манай шоронгийн нөхцөл байдал бол би ойрноо ороогүй.
энэ эрүүгийн хууль хэрэгцэхтэй холбогдуулж сая энэгээр явсан. За манай тэр дуулиантай олон том хэргийн эз тэнд сууж байна л да. Гэхдээ би тэнд бол ихэнх масс нь бүр 70-80% дандаа хүүхд залуучууд байгаа бол онцгой санаа зовж байна. Шүүмжлэлийг хэр хүлээж авдаг та? Ер нь авахыг эрмэлздэг. Хэрэг шүүмжилж байна. За яхав дээд байна байлгүй яхав өчтөр юун дээр жир гэж байгаа юм дээр юу гэлээ нэг 20 юугаар явсан асуудлаар явсан чинь сонгуульд өгөхлөөр ингэлээ гэдэг. Би чи олон удаа явсан доо 20 юуны байгууллагуудаар. Тэгээд тиймэрхүү шүүмжлэлүүд амьдралд байдаг л да. Тэгэхээр ер нь яг үндсэлтэй юм байвал авахыг бодно. Тэгтээ нэг шүүмжил болохоор заа гэж ухсыг л авдаг. Миний буруугаад бүхэлдээ идэх хүн би бас биш ээ. Би өөрийн бодолтой, өөрийн зарчимтай, зарчмаасаа хазаахгүй хүчээдэг. Тэгтээ зөрүүд байж болохгүй. Тэр нэг тийм молгоодуухан өөрийнхөө зүтгэдэг байж болохгүй гэдэг юмыг бас байн би өөртөө сануулдаг. Ялангуяа засгийн газар одоогийн их хурлын олон болж байгаа манангийн талаас гаргаж байгаа зарим ард нийгмийн эрх ашиг нийцэхгүй асуудал дээр би хатуу байр суурьтай байдаг. Гэхдээ зөв юм ин өнөөгийн сайхан бэлгийн засгийн газар зөв юм ин би дэмжихийг хичээж байгаа. Урдсанд хэлж байгаа. Засгийн газрыг анх байгуулахад нь хэлсэн. Зарим сайд нар чинь үнэхээр олон түмэн таалагдахгүй. Нийгэм таалагдахгүй. Ийм байж болохгүй. Та харин зөв юм байвал бид дэмжин. Буруугүй чинь бол бид бүх намуудад шудраг хүн байгаа учраас та бүхэн санаж байгаа тэр засгийн газрын анхны одоо асуудал оруулж шудраг хүмүүс байгаа учраас тэр хүмүүстэй бид нийлээд сөрөг хүчнийг бүрдүүлж тэмцэх болно гэж хэлж ирсэн. Энэ зарчмаар би ярьж байгаа. Таныг бухимдуулаад байгаа зүйл юу вэ? Энэ асар баян Монгол улс дэлхийд ийм баян улс бараг байхгүй. Маш ховор. Энэ баян улсын ингэж авч явж байгаа манай төр засгийн удирдлага би бас тэнд ямар нэгэн хэмжээгээр нэр холбогдож байгаа. Энд би үнэхээр бухимдаж байгаа. Үнэхээр энэ чи миний Монголын төр учраас би хайчаад явж чадахгүй байх юм. Монголын амд очиод ном бичээд гэдэг юм уу? Өөр бас тийм. Таны сонирхол бий л дээ. Үнэхээр чинь 3 4 сургуульд өссөн 40 жил Монголын төр зүтгэгчээр би өнөөдөр ийм царайтай байхад үүдгийг би дахиж нэр дэвшихгүй гэдэг ингэ явж хандаа хашаач юм утсан юм. Монголын төр маш түргэн зэвсэх хэрэгтэй. Энийг хийхгүй бол энэ улс төрийн намууд ийм царайтай байгаа нөхцөлд дахиад 10 20 жилийн дараа бид маргаа зүүж байна. Энийг гарцыг бид хэлж байна. Олж харж өнөөгийн төрийн удирдлагт улсын их хурлд бид санал болгож байгаа. Үндсэн хуулиндаа өөрчлөлт хийв. Ийм 76 хүнтэй 2 сая одоо иргэдтэй байхад сонгосон 76 хүнтэй энэ ихэнх нь мэрэгжлийн бус хууль тогтоогч эдийн засагч мэрэгжлийн хуульчид байхгүй гол нь бизнесийн салбарын төлөөлөлтсөн. Энд олигарх том бүлэглэлийн төлөөлөл болчихсон. Тэгээд 10 хэдэн сайд болчих юм бол тэднийхээ нөлөөнд оршдог ийм парламент байж болохгүй. Бид нэг бол том одоо дэлхийн жишгт орсон 3 сая хүнийхээ эрх шиг нийцүүлсэн тийм одоо парламент байх хэрэгтэй. Эсвэл 2 шатны парламент энэ одоо Монголын хамгийн эрүүл байсан үе 90-с одоо 92 он хүртэлх хугацаанд 2 шатны парламент лээ шүү дээ. Ардын их хурл, улсын баг хурл. Ардын их хурл нь улсын баг хурлаа хяндаг. Тэгвэл улсын их хурл нь одоо улсын баг хурл ч юм уу байнгын хууль тогтоох байгууллага хяндаг. Тэрийг үйл ажиллагааг залруулдаг. Ийм тогтолцоороо бид зоримог шилжих ёстой. Засгийн газар их хурл хоёр бол ангид ажиллах ёстой. Улсын их хурлын засгийн газрыг хяндаг, ёс зүй алдсан, хариуцлага алдсан асуудлыг дор дор нь шийддэг. Төрийн албан хаагчийг бол ёс зүйн асуудлаар нь одоо бид энэ өөрийнхөө бие авч явж байгаа байдлаар дэлхийн нийтлэл юм байна шүү дээ. Монголд тийм алга. Ямар нэгэн сайдыг шүүмжлэхэд за дээр нь энэ намаасаа салах хэрэгтэй. Би Монгол ардын хувьсгал намд 1985 онд хэлсэн. Би хаан ч нэг нуудгүй. Намын тодорхой сонгуул хүлээж байсан. Өдөр зөвлөлийн гишүүрт байсан. Тэгэхдээ өнөөдрийн нам бол авилгацсан, олигархчсан ийм улс төрийн бүтэц болсон учраас би бусад намуудыг ч гэсэн оруулж байгаа шүү. Өнөөдөр миний харилцаж байгаа намууд ч гэсэн ийм цөөхөн хүний эрх мэдэлд гарт орсон. Ийм учраас улс төрийн намуудыг байнгын гишүүнчлэлтэй байгаа явдал нь бол энэ Монголын нийгмийн хямрал, Монголын нийгмийн хагарлын үд хаалгыг нээж байгаа юм аа. Тийм учраас Монгол улс бол улс төрийн намыг байнгын гишүүнчлэгээ болгох ёстой. Энэ бол нэн тэргүүний бөгөөд манай нийгмийн хямралыг даван гарах шийдэл. Энэ асуудлаар бол сая их хурлын дарга бол
буруу ойлгостой үг хэлж илээ. Намуудыг дайраад байгаа юм шиг. За намууд тэртэлгүй бохирдсон үнэн боловч бид намыг татан буулгах тараах тухай яриаггүй. Байнгын гишүүнчлэн болчих. Бид Америкийн туршлагыг дандаа ярьдаг. Америкт арчсан нам, бүгд 8 дахь нам аль нь ч байнгын гишүүнчл байхгүй. Идэвхтэн дэмжигч нар бий. Аль нам нь Обама Хиллари Клинтон илүү зөв оновчтой хөтөлбөр дэвшүүлж гарч ирсний дэмждэг. Тогтолцоо тэр шүү дээ. Тэгээ Монгол тгий 3 сая ард түмнээ төвний насан турш сонгуул өгдөг одоо 2 сая хүрэхгүй ард түмнээ 20 намаар талцуулахаа болий. Ийм л имийг би хүсэж байгаа. Энийг одоо улсын хурлд энэ хийж чадах юм бол би заавал улс төрөөр зурлаад байх хэрэг байхгүй. Хүний яаж явах хувь тавилан нь хэрхэн юунаас шалтгаалаад байна? Би бол өөрөөс нь шалтгаалдаг гэж бодож байна. 100% өөрөөс нь шалтгаална. Бас биш л дээ. Эцэг эхээс нь шалтгаална. Нутаг уснаас нь шалтгаална. Тэр одоо байгаль дэлхий тэр дээр нь тэр улс орноос нь шалтгаална бас мэдээж. Тийм ээ. Ер нь бол Монгол шиг энэ сайхан оронд төрж энэ сайхан байгаль дэлхийд байж харьцаж өсөж хүн болж төлөвшөж байгаа энэ хүмүүс бол маш сайхан сэтгэлтэй шударга ийм л хүмүүс бол төлөвшөх ёстой. Ер нь Монгол хүмүүсийн мөн чанарт байдаг юм бол эх орон газар шороо шударга гэсэн байхгүй юу? Өнөөдөр энийг илүү өвтэй илэрхийлж байгаа хүмүүсийг популистууд гэж ашиглаад байж болохгүй. Юу гэдгийг одоо ардын хувьсгалыг галд санаачилж байсан 7 хүмүүсийг гэдэг юм уу одоо юу гэдгийг мурагчд гэл ингээл дайрдаг шиг 90-ад оныхныг бас тэгэд дайрч байсан нэг ийм байж болохгүй. Гэхдээ ийм хэмжээ хязгаартай байх хэрэгтэй. Мэдээж ямар нэгэн байдлаар буу агсаад тэр ордон дээр ярьж болохгүй. Хүч хэргэлсэн өмнө дулиа хийж болохгүй. Харин ард түмэн үгээ хэлдэг байх хэрэгтэй. Үгийг улсын их хурл засгийн газар сонсдог байх хэрэгтэй. Та бүхэн санаж байна уу? Цагаан сарын өмнөх битүүний өдөр хуралдуулж энэ юуны гачууртын ордын асуудал, ноён уулын асуудал хэлцгээд. Өнөөдөр ийм чухал юм уу? Гадаа энэ улс хөдлөнгөр хүн 8 дээсэн дөрөн дээр байж байна. Тэр асуудлаа шийдье. Дараа нь энэ хуулийг ярих. Тэгэл одоо хүчээр олонхоор шийдэл явсал та. Ер нь хүний асуудлыг бид өнөөдөр өндөр тавих хэрэгтэй. Хүний эрхийн асуудлыг өндөр тавих хэрэгтэй. Шударга зарчмыг өндөр тавих хэрэгтэй. Таны хамгийн ад жаргалтай байсан үе? Би ээжтэйгээ 6 нас хүртэл байсан. Тэр л би хамгийн ад жаргалтай байл дээ. Та нэг сард зөвхөн өөртөө зориулаад хэдийн хэмжээний мөнгө зарцуулж байна? Би цалингийнхаа хэмжээд л сая 200 мянган төгрөнд бол зарцуулдаг. Тэрнээс илүү мөнгө зарцуулах тийм хэрэгцээ шаардлагач байхгүй. Монгол хүний хэрэглээ маш бага шүү дээ. Яах гэж ингээд шуналтал ингээд одоо тендер мендерүүд авахгүй элдвийн буур. Хүний хэрэглээ маш бага, гэр бүлийн хэрэглээ маш бага. Тийм биз дээ чинь. Тэгэл хэмжээ хязгааргүй 100 наслхан цөөхөн шүү дээ бидний дотор. Хэмжээ хязгааргүй хөрөнгө мөнгөний төлөө, эд хөрөнгөний төлөө цугуулдаг. Тэгтээ бас гүтгүүлэхийг үүсдэг. 15 жил болсон юм уу? ML 320 машиныг сая шинэ Mercedes-Benz болгоо сая нэг улс төрийн таймжин дээр л бичсэн байл л да. Улс төрийн шалтгаантай жишээлбэл дайралтууд байхгүй. Тэгтээ хүн боломжийн сайхан амьдрах хэвээр боломжийн унаа машин унах хэрэгтэй. Сайхан орон байранд амьдрах хэрэгцээтэй. За тэгээд хобби байдаг бол тэрийг авах хэрэгтэй. Тэрнээс өөр хүмүүст одоо илүү дутуу их олон юм би ойлгодог. Би хурдан мөр унж өссөн. Хурдан мөрний нуруунд дээр өссөн. Тэгтээ өнөөдөр олон зуун адуу цуглуулад юм уу? Би Монголын Тэмээ хамгаалах холбооны тэргүүн. Тэгтээ би нэг чирхэг мал өөртөө авдаг. Ягаад гэвэл Монгол төрд албааш явахт энэ бол зохисгүй зүйл. Би харин төрийн албаа өгсөн хойно л Улаанбаатарын орчим одоо Монгол Тэмээний пологийн том талбайтай өвлийн брэнд спорт зохион байгуулах юм өсөлттэй. Хаяа нэг одоо тэмээч цуглуулж би наадам хийчихээ буцаага явуулчихдаг. Хүмүүс тэмээ малаа дуухлаар би буцаагаад эзэнт нь хүчдэг юм. Тийм учраас ер нь хүний хэрэглээ бага штэ. Монголчууд маань ингээд нийгмийн сайн сайхны төлөө, шударгасны төлөө илүүтэй амьдрий л да. Би бол одоо ард түмэд тэгж л барилт. Үр хөвгтөд тэгж хүмүүжүүлж чинь. Хөрөнгө мөнгөний төлөө, ашиг орлого олохын төлөө яхаас ч үсэх. Хүний амь хичнээн дандаа хөрөнгө мөнгө шуналтай болж штэ.
Энэ олон одоо заллингийн хэрэг, энэ хулгай дээрмийн хэрэг одоо бүр хавтгаарцсан байна. Энэ дээр дараа цагдаа хуулийн байгуулагч муу ажиллаж байгаа. Гэхдээ ганц хуулийн байгууллага тэмцэхш. Угуулн сурчлах, урьдчилан сэргийлэх. Энэний төлөө төсөв бас хөрөнгө мөнгө гаргах хэрэгтэй байхгүй. Та хамгийн анх уулзсан хүнээ ханаас нь эхэлж хардаг вэ? За манай хуулийн байгууллагын нэг хүнийг шинжээд л тэ хөлөөс нь толгой хүрт, толгойноос нь хөл хүртэл хараад л ингээд би бол гэж магадгүй одоо миний төрлөх зан говийн хүний шинээр байх. Үнэхээр добрый одоо сайхан хүнлэг хүнтэй үнэлэг сайхан харцдаг. Ширүүн дөрөв одоо юу гэдгийг юм дайрч яасан байвал яг тийм хэмжээгээр харилцдаг л тийм л сэтгэл зүй баг. Ер нь Монгол хүний мөн чанар бол би хэллээ ш сайхан. Энэ бол Монгол хүний цуснанд нь байдаг их оромж. Газар шорогоон гэсэн. Шудраг усны хажуугаар манай монгол хүмүүс ер нь зүгээр өнгөрдөггүй шүү дээ. Адгалжил хэлж чадахгүй ч гэсэн дотроо дургуцал өнгөрч байгаа шүү дээ. Одоо улсын их хурал дээр тэр нөгөө битүүний шүн тэр олон хуулийг хүчээр батлуулж байхад тэр гişүүд бүгдээрээ дуртай байж байгаад гараа өргө батлаагүй шүү дээ. Аргагүй ирэхэд намаараа уягдсан. Олигарх бүлэглэлийн одоо шахалтанд орсон учраас тэгж орж байна. Бид байсан бидний одоо иргэний нийгэм талынч гэдэг юм уу цонх болж исэн хүмүүс эцсээ хүртэл эсэргүүцсэн зарим гараа таяад явсан. Үндсэн хуулийн шинжлэх асуудал дээр ард түмээс санал асуух нь энэ хамгийн зөв гарч байж чадах уу? Үндсэн хуулиндаа заасан заалт байгаа л да. Ард нийтийн санал асуулгах зохион байгуулах гэж. Ард нийтийн санал асуулгыг бол үндсэн хуулийг өөрчлөлт орох асуудлаар асууж болно. Энэ бол байх ёстой зүйл. 1946 онд монголчууд тусгаар улс байх тухай санал асуулгыг амжилттай зохион байгуулж 100% Монгол ард түмэн тусгаар улс байхын төлөө санал өгсөн. Тэрнээс хойш ард нийтийн санал асуулга бол яваагүй. Тэгэхээр энэ зайлшгүй бөгөөд ийм том одоо ийм агуу зүйлтэй адилтгаж зохион байгуулах учраас ариустай байх хэрэгтэй гэдгийг бол би нэг зөвшөөрч байгаа. Юм болгон дээр ард нийтийн санал асуулга гэдэг ингээд байж болохгүй. Ер нь үндсэн хуулиндаа бодит том өөрчлөлт хийх энэ бодлогыг Монгол хүн түүний дээр улсын их хурлын 76 гишүүн үнэхээр эх орон ард түмнэ гэж бодоод газар шорогоон гэж бодоод шийдэх юм бол энийг шийдчих ёстой. 4-3-аар шийдэн шүү дээ. За ингэж чадахгүй бол ард нийтийн санал асуулгаар бол явах ёстой байна. Ер нь үндсэн хуулинд өөрчлөлт хийхгүйгээр бол бид дахиад 5 жил мэдхгүй 10 жил ингэж намаараа талцаж тэрсэлдэж хөгжлөөсөө хоцорно. Дэлхийн хөгжлөөс хоцорно. Том гүрнүүдийн зуушуулна. Газрын дорх баялагийг нь бол зөвхөн гадны хэдэн компаниуд үнэхээр одоо завшаад дуусна. Киргизийн сая бид парламент альчил хийгээд танилцаад ирсэн. Киргизийг Канадын алтын компани 100 тонн алтын авсан. Улс орны хөгжилд хөрөнгө оруулалт дөрвтэй юм орж ирсэн байхгүй. Тэгээ нэгээрээ парламент дээр том хариулт болж шин. Засгийн газрын гишүүн, засгийн газрын ерөнхий сайдын чинийг зөвшөөрч байна. Тэгээ Монгол улс ингэж явж болохгүй шин. Бид муу нартай 90-ад онд чи манай нөгөө арчил юуныхан болохоор нөгөө Эрдэнтийг одоо хойд хөрс завшиж гэн гэл том лооцон тавиал ингэж гарч ирсэн. Эрдэнэт би татварын дарга байсан. Эрдэнэт Монгол улсыг өнөө хүртэл тижээж ирж байгаа. Оюутлан гаргаж байгаа зэс салтны хэмжээ Эрдэнэтээс хавьгүй өндөрч гисэн. Монгол улсын төвчд орж ирж байгаа мөнгө хамаг баг байхгүй. Энэ шударгын хөтөлбөр мөн. Бид жишг байна уу? Байна. Уул уурхай гэрээ хэлцээр хийдэг жишг байна уу? Байна. Эрдэнэ тэрэ хий, аллагталтай ч байсан, орлоготой ч байсан. Хамгийн гол нь энэ гэрээ хэлцээр шударга хүмүүс их хэвээр. Одоо оюутлогоо дээр маш их хардлагууд явж байна. Үнэхээр бид хамгийн шударга эх оронч хүмүүсээ их хэвээр болохоос энийг бол нэг тийм улс төрч тийм үү эсвэл нэг улс төр бизнесийн бүлгийн төлөөлөл хийж болохгүй. Энээсээ бол бид том алдаанд өсөж байгаа. Яагаад оюутлогоо хүртэл өнөө болтол уршаа гисэнгүй. 12 онд ч одоо жигтэйхэн магтаж стол нэг долларын хур бууж монголгон болгон одоо цэцгэлж байх хэрэгтэй байсан биш л үү энэ. 5 жил өнгөрцөн байгаад Монгол эдийн засаг гүн хямралд орцсон. Санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн. Ийм л байх юм. Тэр энэ асуудлууд дээр нэлээд өөр ханддаг болъё доо л гэж бид ярьж байгаа. Тэгвэл улс төрчид бас нэлээд ойлгож байгаа юм байна.
ялангуяа сонгуулийн асуудал дээр сүүл болсон үйл явдлуудыг хараад байхад бол 16 он сонгогчд маань ингэж мөнгөний төлөө нэг тийм мөнгө тараадаг бизнес, бохир бизнесүүдэд нэг санал өгөхгүй болов гэд найдаж байгаа. Улс төрийн нэг үлэг болсон хоёр нам манан гэл ингээл нэг эвэнгийн нөгөө тал гэдэг шиг ингээд байхгүй баха. 3 дахь шин сонголтоо хийх байхаа гэж явуулдаг. Танд таагүй хүн хэр олон байдаг болоо? За хувь хүнийхээ хувьд бол дайсагналцах зөрчилдөг юм надад байхгүй. Ягаад гэвэл би нэг тийм надад ингэж одоо боловсралтад байх бизнес байхгүй, боловсралтад байх зөрчилдөд байх ямар нэгэн тийм объект юм ямар нэг юм бол байхгүй. Зүгээр шударга байдаг гэдэг юм уу, зарим асуудалтай зарчимч байснаас над дургүй байдаг хүмүүс бол бий баха. Би бас тэгж боддог. Олигархууд бохир бизнес эрхэлсэн хүмүүс бол би бас харинааргүй шүмжилдэг. Гэтэ би хүний эрхийн салбарт бас олон жил ажилласныхаа үед нөхөр дорч нөхөр бат гэж цолоод байх хүсдэггүй. Ер нь бол энэс харах гарцыг гаргаж өгөхийг боддог. Тийм учраас бас намайг одоо шүмжилдэг гэдэг юм уу, надтай одоо зөрчилтэй ийм хүмүүс байхыг би үгүйсэхгүй. Энэ дээрс би хараа сууж байна л да. 1977 оноос эхлээл прокурор явсан юм тийм ээ. Дорногов аймгийн Сун дундын прокурор. Дараа нь 1984 оноос Завхан аймгийн прокурорын орлогч. 1986 оноос Завхан аймгийн прокурор. 1990 оноос улсын прокурорын ерөнхий газрын хяналтын дарга гэж явсан байлаа. Тэгээд яг тэр нэг прокурор хийжсэн болохоор бас энэ дээр бас нэг буруу зүрүү асуудал, нэг хэрэг мэрэг шийдэлт нэг тиймэрхүү юм байд юм болов эргэж холбогдсон хүн амьтан байд юм болов гэж сонирхож асуугаад байхгүй танаас. Огт байхгүй. Бүр огт байхгүй. Бүр одоо намайг ямар нэгэн хэмжээгээр асуудлыг шийдээд арга хэмжээ авч ирсэн хүмүүс хүртэл баяртай уулздаг байхгүй. Та шударга хүн шүү гэж л бид энд баярлалдаг. Ер нь манай хуулийн байгууллагад ажиллаж байх хугацаанд нэгж тийм одоо хүн гомдоосон, хүний эрхийг зөрчсөн шударга ус шийдвэр би гаргаж байгааг гэдэгт итгэл төгс байдаг. Өмгөөлөгч хийсэн би одоо багш удирдлагын ихтэйд багшилж авах хугацаанд тэр үе чинь багш хүн өмгөөл хийх болцоод хоёрдугаар өмгөөл бол бас эдийн засгийн хувьд нэлээд зөв бөгөөд ашигтай тухай одоо хуулиар зөвшөөрөгдсөн байсан. Тэгэхэд миний өрсөлдөгч одоо өөрөө заргаа надалцсан дараа нь ирээд надаар өөр бус юм нэг одоо эрх шиг хамгаалуулахаар явж ирсэн. Би тэрэнд баярлдаг байхгүй юу? Яг уу энэ бол хуулийн байгууллагад ажилласан туршлага, мэдлэг бас нөгөө өмгөөлийн арга барилч гэдэг юм уу, мэтгэлцэх чадварч гэдэг юм уу, тийм үндэслэлд надад гэсэн баг. Тийм учраас энэ хуулийн хяналтын байгууллагад ажилласан хугацаанд надад гомдсон, зөрчилдсөн юм бол хэзээч байхгүй. Тэр байтугай одоо тэрийн тодорхой албан тушаал хашаад зарим хүмүүсийн ажил албанаас нөөцлж ирсэн хүмүүс ч гэсэн нэг их гомдоод байх юм байхгүй. Би бүх юм дээр зарчимч шударга хандж байсан. Ганц нэгэн тохиолдолд улс төрийн шинжтэй тийм томилгоо хийж ирсэн юм бол би байдгийн. Жишээл Латрын газрын дарга байж хад Баянгол дүүргийн татврын даргаар арчилсан намаас юм тавиаг аль над дээр шууд орж ирж байсан. Би шидэж байсан. Тэр нөгөө ажил нөрчлсөн хүн бүх хичтний шүүхээр яваад дараа нь буцаад тогтоож ирсэн нэг юм тохиолдол байдаг. Жишээлбэл. Тэгэхээр тэр үед бол бид одоо тэр сайд ингэ тавьсан гэж хэлэх арга байхгүй шүү дээ. Тэг. Тэр бол улс төрийн шийдлүүд нь байдаг. Улс төрийн шийдэл бол ихэнхдээ хувь хүнийг сонгон шалгаруул чөлөөтэй өрсөлдөх боломжуудыг хаадаг учраас улс төрийн томилгоо гэдэг юмн дээр ерөөсөө бид онцгой анхаарах хэрэгтэй. Ялангуяа улс төрийн томилгоонууд бол сүүлийн үед мөнгө болцсон шүү дээ. Тэр хүн төгрөгөөр албан тушаалж шүү дээ. Тэр хүн төгрөгөөр их хурлын гишүүн болдог. Одоо улс төрийн намын санхүүжилттэй авч байгаа нэг гол арга бол тийм болчихсон шүү дээ. Олон 10 албан тушаалтангууд бол иймэрхүү байдлаар явж байгаа. Одоо дэд сая дотоод бод асуудал чинь ягдсан ортой зүйл. Цаашдаа энэс гарахгүй юм болвол Монгол улс авилгалтайгаа тэмцэж энийг хязгаарлахгүй болвол энэ Монгол улсын төсвийн мөнгө та бидний татварын мөнгийг улс төрчид чинь улс төрийн намын арга нар чинь олигархууд чинь ингэж одоо 8-ын хэрэгсэл болгож байгаа гэдгийг би энд бас шударгаар хэлчихэн зөв байхгүй ч. Таны хамгийн анхны цалин хэдэн төгрөг байсан бэ? Их сонирхолтой. Би 6 дугаар анги төгсөөд Зүүн Баянгийн сургуульд байсан. Зүүн Баянгийн цахилгааны моторуудыг тэр нөгөө цементийн юм хөнгөлт хийгээд ингээд яцныг сольж шинэ мотор тавихад.
сургуулийн хүүхдүүдийн ажилласан зөхөө хүүхд. Яг би бас барилддаг би хаад унтай байсан. Тэгээд зэмтүүдийг хагалж нөгөө буталсан үед бид носилк ордерд гүний нүхнээс зоож гаргаж. Тэгэхэд авахд анхны авсан залин бол 126 төгрөг байсан. Хэд он бэ? Энэ бол 1970 71 он. 71. 71 онд тэр мөнгөөрөө би ахтай хамт Улаанбаатарт анхудаа орж ирж. Улсын наадам үзсэн. Энэ бол миний анхны залин байсан. Нөгөө 120 төгрөгөөр. 126 төгрөгөөс тэ 126 төгрөг байсан баг. Ер нь бол ажил бол бид хүүхд одоо ер нь 4-р ангийн хүүхд хашаа ороо барьдаг байлаа шүү дээ. Одоо нэг хөргөн хүү кино байдаг чулуугүй гэх. Тэр чинь 4-р ангийн хүүхдүүд л хөдөө говийн хүүхд л хийжсэн. Чулууга уул ботлаад чулууга зөөгөл тэгээд нэг хүүхдүүд чинь юм да хүүхд боллоо нэг хэн том чулуу өрхөө хэн хамгийн их том чулуу өргөж чадж байгаа нэг биендээ гайхуулаад. Одоо би ташаар ингэж хатгаж өгдөг нь тэр ажлын маань одоо тийм үлдсэн юм байх та. Өөрөө би хүүхэд наснаас тэгэл хүнд ачаа одоо ажил хийж явсан бол одоо ингээд ташаанд толгойд өөрчлөлт ордог юм байна л да. Тэгээ тиймэрхүү юмнууд байгаа бох. Зүгээр бол прокурорт бол 1977 онд орж 554 цэл авсан. Би чинь хэрэглээ багтай ганц визал байсан учраас тэр мөнгөөр Оросын холбооны улсад оюутан байхад бол би хангалуун амьдэрдэг оюутан байлаа. 100 стратегиуд ажилдаг байлаа. Ажил хийх бол тэр үед нэг тийм бахархал болцсон байхгүй. Одоогийн залуучууд ингэ ойлгох гэж би чадахгүй байна. Өөрийнхөө хүүхдүүд ч ойлгож чадахгүй. Тийм учраас би муу зурган хүмүүжүүлэх юм даа л гэж. Цаг нь өөрштэй гэж өөдөөс манай хүүхд хэлж байгаа байхгүй. Энэ улс төр гэж юу яг юу юм бэ? Ер нь төрөө удирдах ухаан, төрөө удирдах л үйл ажиллагаа шүү дээ. Уг нь. Тэгээ манайхан их гажууд бол л да. Их гажууд бол үнэхээр нөгөө чинь улс төр бол бизнесээс ангид тийм ээ. Төр бол бас бизнесээс ангид. Байж энэ улс орн эрчимтэй хөгждөг. Тэгэхээр энэ хоёрыг хутгаад нэг юм болгоцсон. Бизнес эрхлэх, мөнгө олох, төр удирдах ажлыг нэг болгож байгаа. Энийг л бид англиар зааглая гэдэг. Энэ ингэж англих энийг нэг болгохдоо ард түмний улс төрийн намаар нь талцуулсан. Айл гэрийг талцуулсан. Сум хороог талцуулсан. Бүр дайсаг нь болсон. Сунгал болтоо зэрэг хоорондоо бүр хэрэлтэн зодтолт нь ийм амьдрал байж байгаа шүү дээ. Тэр хамар хашааны чингэлтэй хамар хашааны хоёр айл бол ямар ч амьдралын хоёлаа доод төвшин тий тал талхаа хувааж иддэг. Атгаа сахараар нь авдаг. Тийм л ард түмэн байгааг өнөөдөр улс төрчид талцуулсан. Улс төр Монголын улс төр бол маш бохор улс төр болсон. Инээсээ бид зөрөгтэй шийдэл гаргаж авах хэрэгтэй. Үнэхээр эвлэрлийн засгийн газар, эвнэгдлийн засгийн газар бүх улс төрчид оролцсон бол өнөөдөр энэ зөрөгтэй шийдэх хэрэгтэй. Би улсын хурлын тэр олон удаа хэлж байгаа. Одоо та нар шийдэх юм бол үндсэн гуулиндаа өөрчлөлт оруулах, төрөө ирүүл шудраг болго. Тэгээд улс төрийн байнгын намын гишүүнчлэг болгоцсон нөхцөлд Монгол улс нэг 5 жил, 10 жилийн дотор бол үнэхээр авилгалгүй бохор асуудлууд нь цэгцрээд шудраг явах юм болцоо. Тэгээд одоо төсвийн мөнгө шилэн байх хэвээр, иргэний нийгэмд идэвхтэй байх хэвээр, тэдний улсын оролцоог сайжруулж өгөх хэрэгтэй. Төрийнхөө албыг үнэхээр шилж сонгож тавих хэрэгтэй. Яг л төрийн алба улс төрөөс ангид олонгот ямар ч хөдөлгөөн байхгүй болчихно. Одоо Герман бид нар 96 онд хүртэл очиж үзсэн л усан жуулзсан сайд байхад. Тэнд төрийн нарийн бичгийн дараагаас доош тэгээд төрийн алба ямар ч намын дарга ирж ирсэн хөдлөхгүй. Ягаад гэвэл урт хугацааны хөтөлбөр хууль тогтоомжоо хэрэгжүүлээд байж. Дээд улс төрийн намын удирдлага сайд өөрчлөгдөн бусд нь өөрчлөгдөхгүй. Энийгээ бид Монголд хийчих гэж байгаа. Би өсч төр хүртлийн гол дарагтай ирсэн. Улс төрийн 1000 орчим албан тушаал байгаа юм. Их хурлын гишүүн, туслах, зөвлөх, мөвлөх гэж за цаашдаа гээд. Тэр 1000 албан тушаалыг л та намынхаа ялсан нам өөрийнхөө хүмүүстээ хувааж өг. Хэдэн хувиар авсан байна. Монгол төрийн жинхэнэ албаа хаагч. Тэр нь одоо төрийн захиргааны албаа хаагч. Одоо Монгол төрийн энэ албыг авч явж байгаа. Тэр юуны цэргийн юм уу одоо тусгай албаа хаагч нар. Энийг битгий хөтлөх гэж байна. За тэгээд эрүүл мэнд боловсролын салбар бол ер нь явандаа бол энэ төрийн албанаас бол үйлчлэгээний чиглэлийн алба бол гарчна л да. Ингэх юм бол ингээд талцаад бинийгаан бөмбөнөр нь халаал ингээ уналт болол нөгөөх нь дарагдаа үнэнч байна. За манай дарга огцрол би одоо амьдрал болно. Энэ хугацаанд амжиж ахиухан шиг хийдий. Амжиж төсвийн мөнгнөөс ийш тийшээ яахан шилжүүлж шамшигтуулъя. Бизнесийн тендерийг нэг хүнд өгöd
тэрнээсээ очиж ашиг авдаг юм л юм байна. Яагаад нэг компанид 11 тендер өгч байна вэ? Энэ аюулгүй биш юу юм бэ? Цаана ч бас амьдралаа дэвшлүүлээ, ажилтаа салинжуулъя гэсэн 10 компанид нь бас тендер өгч болно доо. Үгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр Монголын төр бол бүхэлдэн ийм бохирдчлоо. Энийг эрүүл болгох зоримог шийдлийг өнөөгийн улсын их хурл хийх ёстой шүү. Та бидний өмнө ард түмний найд итгэж байгаа үүрэг энэ шүү гэж би гол даргатай өчтөр ярьсан. Энэ бас зөв гэж нэлээд дэмжиж байлаа. Тэгэхээр улс төрийн нэг 1000 албан тушаалдал дээр нам хүмүүсээ тавих. Бусдын энэ одоо 100 гаруй мянган төрийн албаа хаагч. За тэр нь цаашаа багасч явах. Энэ бол ямар ч хөдөлгөөн байхгүй. Яаж хөдлөх вэ гэхээр тусдаа сонгуультай зөрж юу хийнэ? Нэг аттестачлал. Та албан дээр ахицтай байна уу? Мэдлэг боловсруулаад дээшлүүлсэн ажил үргээ үүсч чадахгүй бол та доошоо буугаад. Ердөө л тэр тогтолцоо шүү дээ. Мэри тогтолцоо гэдэг чинь тэр л тогтолцоо. Харамсалтай нь Монголд энэ хэрэгжүүлэх байхгүй. Тэгэл нэг нам гарч иртээ нөгөө төхөд бөөнөөр хаалал. Одоо улсын их хурлын дарга нь улсын их хурлын эндэр дээрээс хаврын шуулган дээр гомдлолоо шүү дээ. Улс төрийн намаар талцаж ажлаа салж байна гэдэг. Өчтөр бүлгийн дарга нь байлаа бас тийм мэдээлэл хийж байгаа байсан. Ийм л тогтолцоонд Монгол улс явж байгаа учраас манай нийгэм эрүүлж өгөх, шударга болох ийм одоо хордлого байхгүй байна. Тэгээ миний хувьд бол төрийн албанд манай гэр бүлээс юу өнөөсөөр ажилдаг нэг ч юм байхгүй. Би ээлтэй алтан ерөнхий сайдыг ч өдөөс нь алж байгаа. За би танай засгийн газарт нэг цэвэрлэгч ажилд оруулахчгүй. Та шударга ажиллах ёстой. Тэрэн дээр чинь би санал бодол шөмжлөө хэлж байна шүү. Өнөөдрийн сайхан бэлгийн засгийн газар үеч гэсэн юм л байна. Тийм учраас би хинээс ч үйл хамаарч шударга зарчмын шаардлага тавина. Тэр нь бол хүн таалагдана уу, таалагдахгүй байна уу, тэр нь одоо хамаагүй зүйл. Тусдаа зүйл. Тэгвэл улс төрч хүн ямар байх ёстой? Ер нь нэгдүгээрт энэ бол улс төрд бэлтгэгдсэн мэрэгсэн хүн байх ёстой. Гадаад дотоодын бүх сургуулиудаар төгсөж Монголын улс төрийг төрд чин шударга явах тэр төрийн ёс зүй, соёл, мэрэгжил, мэдлэгийг эзэмссэн байх ёстой. Энэ нэгдүгээр шалгуур. Хоёрдугаар эх орон ард түмэндээ чин шударга зүтгэж чадхаа тэр сонгогч олон нийтээс мандатаа авсан байх ёстой мэдээж. Гуравдугаарт ард түмний хяналтанд ор, олон нийтийн хяналтанд ор ажиллаж чадах чадвартай байх хэрэгтэй. Хувийн ашиг сонирхол, хувийн одоо аливаа имийг бол тэр хүн орхиж байж улс төрдөө зүтгэх ёстой. Хэрвээ тэрийг хамт явуулах гэж байгаа бол энэ бол улс төр биш. Улс төрч биш орчин үе. Гэхдээ тэгээд бурхны шишний урсгал, шарын шишний урсгалд ихнэр авахгүй тэр хүн буян номын ажилтал бүхэл амьдралаа зориулна гэд ингээд зорж байгаа шүү дээ. Тийм биз дээ. Өнөөдөр хил дээр зогсож байгаа баялдагч үрж байгаа АК-га нөгөө 8-аас зогсвол яах вэ? Тийм учраас улс төр гэдэг бол бизнесээс ангид аливаа нэгэн одоо тэр хамаарлын юм ашиг сонирхлоос ангид Монгол төрийн төлөө хоёр гүйцэтгэлээ зөрчсөн. Тэгээд улс төрөөс гарсан үедээ та хурдмаар оролдов. Бизнесээ хий, хөөргөө цуглуул, одоо тэгээд арилжаа намайгаа хий. Энэ боломж байгаа шүү дээ. Улс төрөө орхиод та чөлөөтэй бизнес. Харин засгийн газар бол жоох өөр юм. Засгийн газар бол нөгөө толгойн гүйдэг, мөнгө босгодог, овсгоотой хүмүүс ажиллаж болно. Бизнесүүд засгийн газарт ирж болно. Их хурлд болъё гэж хэлээд байгаа. Бизнесүүд өөрийнх нь бизнес голдуу сүйшиж байгаа шүү дээ. Их хурл дээрээ суучлаар авгаан ч юм уу ар гэр нь авч явдаг гэж хэлдэг. Эсвэл өөрөө эндээс нь удирддаг. Тэгээ бизнес дээр бол арай өөр байх хэрэгтэй гэж явуулдаг. Бурхан таныг юм зориулж бүтээсэн бол? За яг 100% одоо би зүрх сэтгэлээсээ бурхан намайг бүтээсэн гэж бодохгүй. Миний аав ээж Монгол байгаль, Монгол хөвд эдс маань намайг бүтээсэн. Хувь тавилан, заяа тавилан байгаа, сүнс бол байгаа гэж боддог. Ер нь бол зөвхөн Монгол төрдөө шударга зүтгэсээ гэр бүл үр хүүхэд ойр орчныхаа хүмүүст ивэлтэй ээлтэй байгаасаа гэж намайг бүтээсэн байх л гэж боддог. Та хэдэн наснда өөрийгөө би гэдэг бие хүний мэдэрч эхэлсэн бэ? Ер нь бол 6 наснда л гэж хэлэн дээ. Би ээжигээ эргэж ирэхгүй гэдгийг мэдсэн цагаас хэн нэгэн хүнд найдах биш өөрөө өөртөө эзэн болж явна гэсэн.
болсон юм бай бодол төрсөн гэж боддог. Дээр байгаа биднийг бол эцэг өвгөд дээшээ явсан эцэг их бол үргэлжил харж байдаг л та дээрээс зам юм засч байдаг. Таныг ээжтэй нэг сайхан сэтгэлийнхээ үгийг хэлж дайж өгч явуулаач. Гэвэл та юу гэж хэлэх вэ? Тэр хэцүү асуудал л та. Зүгээр ээжтэй уулзуулбал би одоо бусд амьдралаа өгчих юм жишээлбэл. Хэрвээ тийм Бурхны орондч байж байг. Бурхны орондч байг сүнстэйч байг. Огт хэрэгэлцэхгүйгээр үлдсэн нас одоо бурханд өгч гэсэн үг л дээ. Тийм зүгээр тэр бол миний сэтгэл үг л дээ. Бидний эцэг их биднийг өсгөж хүмүүжүүлэхдээ алчиг сайхан үгсээр бол биднийг өсгөж хүмүүжүүлж байна. Монгол ухаан гэдэг бол агуу юм. Тэр сургаж байсан тэр сайхан үгнээс таны бүр сэтгэлд хоногсож үлдсэн ямар үг вэ? Одоо хэрнээ тод сандаг. Тэнд олон сургаал бэлдээ. Эрхийг сургаас бэрхийг сур гэж ав нь хэлдэг байсан. Ээж ба надад нэг өдөрний хөвгчин багасаа ажил сурдаг шүү дээ. Тоон турших гэж нэг уяа байдаг. Тэрийг надзаач өгсөн. Ингээд ухруугаар ороод тэр миний амьдралдаа сурсан хамгийн анхны одоо уяа занглаач гэдэг юм уу ажил хөдөлмөр арга одоо жишээл өөрийн байсал байх л да миний нэг сэтгэхүйд үлдсэн. Тоон турших уяа бол монголчууд л байдаг уяа. Зөвхөн өөрийнхөө ухруугаараа гэж үйдэг маш сайн уяа. Энэ уяа бол амьдралын батвих уяа л байхгүй юу. Тэгээ би бас тэр их бэлэгддэг. За апн лам хүн байсан, номын хүн байсан учраас их олон юм зааж, зааварлаж, загнаж зэмлдэггүй ер нь л ярил явдаг тийм байна. Тэгээ харин сүүлд сонсож байхад нэг манайхуу Бурхны ном үзсэн бол их одоо эрдэнэтэй сайн лам болох байсан юм да гэж хүнд хэлсэн байдгийг. Бид нар чинь эртөө би чой хамбын юм ярьж байгаа. Чой хамбыг хөөгдөд лам гэж одоо хочилдог байсан гэж. Намайг яваас гэдэг байсан байхгүй сони хувьд. Чой хамбын тэрийг тодно л доо. Бид нар ч өмнө Бурхан багшийн ном зохицлоор байгуулж байна. Тэр намууны сангийн лаа хийдийг бид босгож ЮНЕСКОгийн одоо соёлын өв бүртгүүлж ирсэн гэл ингээд шөөж басвал юмуд би тэгээд их сони хувьсаа явахгүй. Би хүүхд намайг хүүхдүүд яг гэр оронд маань Бурхны юу байсан. Тэр үе хатуу хориотой зүйл байлаа шүү дээ. Манай ах том ах маань тэрийг одоо юуадаг ер нь далд хийгээд аавыг маань одоо бас айлхаар хүн амт мэтгий цоглол хүмүүс ирээд идэг зөв байд амьдэрдэг. Өдөр судраа үзүүлэн зүгжиг ус манай бол маш даруух. Зээ дуурдгүй юм. Тэгэд гэрт бурхан шашинтай боллоор тэр би ч бас хүүхдүүдэд доголд наргаад банд нэртэй хүүхдийг шалдан банд нэргээ доглоод байсан чинь тэр хүүхдүүд нэргээд манайх гэртээ бурхан шашинтай аав маань одоо алзан толгойтой тэрхтээ тэр үед чинь лам хувцсмсдаг гэж байгаагүй шүү дээ надад хэлж. Тэгээд намайг лам гэдээ очилчихгүй. Би тэрнээсээ ичнэ гэж ихтэй. Чаа хамбас ялгаатай нь би тэрнээсээ ичнэ. Тэрнээсээ бол хүүхдүүдтэй лам гэж очлоо гэж зодолдно. Одоо ер нь янз янзын юм байсан. Чаа хамбал лам очлуулаад тэрийг бүрээ ингээд өөрийнхөө амьдрал бүх юма ингээд явцсан ба. Миний хувьд бол хүүхэд насны хойшид лам байсан мөртөө тэрнээсээ хичдэг. Тэрүүгээрээ биш одоо толгой шалдсан байсныг хэлэх үү халдсан лам очтой тэрнээсээ ичдэг байсан. Хүүхдүүдтэй муудалцдаг байсан, зодтолдог байсан. Тэгээд тэр нэг хувь заяа гэж сони юм л да. Хүмүүс бахархаад явж байхад би болоод арай тэр нууж хааж ичиж бүр одоо зарим талаар яг үнийг хэлэхэд төгшөөж байгаа байхгүй гэртээ нөгөө бурхны тахилтай номтой байхасаа да авийнхаа тэр юмнаас авман сүүлд одоо малаа тэтгэвртэй гарсан хойноо бидний дагаж төв орж ирж байгаа тэр шүү дээ. Тэгээ яг бурхан шашин насаараа явсан хүн чинь тэрийг айл тавьчих юм. Тэгээ ганц нэг хүн мэдж орж ирээ зөвчиг өдөр л асууж явах шиг байдгийг тэгээ одоо намаа гаргаж бидний цаашаа харсан хон ч юм уу тэр хүнд юм хэлж өгнө хөсөөрхий бидний өмнө очиод хүнд одоо ном уншаа тарин уншаад өгдөг байгааг хүнийг хэлэх. Гэхдээ надад бол ганц хоёр тарин хэлж өгч байсан. Сүүлд гэхдээ тэр бол баг 90 он хүрэхэд ав маань өндөр настай байхдаа хэлж өгсөн асуудал. 70 80 онд чи ерөөсөл хувьсгалч биш шүү дээ. Би ламын асуудал юуны асуудал. Цаг бол алт гэдэг. Та ерөн цаг хэрэг барьдаг юм. Барихыг хичээдэг.
Барихыг тун хичээдэг. Гэхдээ одоо шилдэг сан гэж хэлэхгүй. Ер нь цаг миний хувьд асар үнэтэй. 24 цаг, хоногийн 24 цаг надад үнэхээр хүлцдэг. Тэгээ биний өөрийн нэг дутагдал байгаа юм л да. Дутагдал хүнд чинь их байдаг. Одоо болох болохгүй хүмүүсийн одоо олон хүсэлтийг одоо хүн найдаад ирсэн чи яах вэ гэвэл өргөдлөвчээд өгөөч гэдэг юм уу, нэг хэрэг заргын асуудлаар гомдол гаргаад ч юм уу. Тэгээ бичиг цаасны өрөнд би бол бичиг цаасны өөртөө байнгын явж ирсэн. Одоо араа багассан чиглээ гэсэн бичиг цаас. Одоо хуулиуд ихэд 10-аад хуулиуд их бага хэмжээгээр ажиллаж байгаа байхгүй. Тэр олон бичиг цаасны өрөнд хүнээр хийлгэхлээр нөгөөдгийг голдог. Өөрөө болохоор нөгөө хийгээд суух ажиллах цаг зав маань хүрлцдэг. Тийм учраас цаг гэдэг бол асар үнэтэй маш чухал баялаг. Тэгээ өдөө насны үед энэ цагийг айлуулах ашигтай байх хэрэгтэй. Гэхдээ шатар тоглоход цаг харилдаггүй, ном уншихад цаг харилдаггүй. Тэгээд интернет, iPod их хурж байна да. Тэгээд зарим талаараа тэнд бол бас их цаг зарж байгаа. Нэг сайн зөв менежд биш байх. Гэхдээ би тэгээ эрүүл мэндийн спортоор хичээлж чадахгүй тийм юмад илүү цаг зараад байгаа нь миний бас хувийн дутагдал байна гэж өөртөө би боддог. Амжилт гэж юу вэ? Та ер нь хэр амжилттай яваа хүн бэ? Ямар нэг юм зориод тэрнийхэн үр дүнг үзчихлээр хүнд асар сайхан бахархал төрдөг. Хүний сэтгэл одоо баясаж маш гоё болдог шүү дээ. Би оюутан байхдаа олон жил оюутан байсан да, сүүлбэр 30 хэдтэй би улсаар дайж байгаа ихтэй бидний засгийн мэргэжлүүд өгсөн. Шалгалтанд ороод онцлог өгчхөд гараад алхаж байх. Нэг намраа бороо одоо шиврээд над их жаргалтай гоё санагддаг байсан. Альва нэг юмд зориод тэрнийхээ үр дүнг үзчихэд явж байгаа да би их бахархдаг. Тэгээ энэ бол миний амжилт юм. Сурлагаараач, ажил үйлсээрээч за би нэг юм дундч байхыг хүсдэг. Тэгээд амжилт гаргахын төлөө тэрхээ бахархдаг. За тэгээд амжилтаа гаргаж чадахгүй болохоор сэтгэл дундуур байдаг. Жишээлбэл их хурал дээр би яах гэж сууж байгаа юм бэ гэд. Гэхдээ нэг Монгол улс нэг намын харьяалалгүй гişүнчлэг болчихвол энэ Монголын нийгэм эрүүл хурдан жишэм да гэж олон хүнд ойлгуулах гэж хичээгээд байгаа хэрнэ хүн болгон тэрийг ойлгож хүлээж авахгүй байгаа заримдаа одоо явах юм. Тэгээ юм болгон амжилттай сайхан байдаг гэж хэлж чадахгүй. Энэ гэм нүгэлтнүүдийг та ер нь яаж шийдэхээсэ гэж боддог? Хадуу шанх шийтгэл бол хязгаарч сайн юм авчирдаг. Монголчууд за социализмын үеийн тэр одоо хатуу ширүүн тэмцлийн үед бөөнөр нь цаазалж байсан ч гэдэг юм. Энэ хязгаарч сайн юм авчирдаг. Өшөө хорсол улам одоо юу авчирдаг. Би цаазаар авахад энэ халах асуудал дээр олон жил ажилласан. Энэгээр 10 жил ажилласан. Илбэгдэр ерөнхийлөгч гарангуудаа цаазаар авахыг зогсоосол доо энэ бол зөв шийдэл байна. Одоо ч гэсэн хүн энэ настай хүнд гэмтрэг гардаг. Тэр хүнийг цаазаллаа гэдэг энэ хэрэг багасдаг. Тийм учраас хатуу ширүү ял шийтгэл биш. Хүнд ухаарлал олгосон зөв шийтгэл явах хэрэгтэй. Энэ чиглэлээр манай хуульч хөгч нараа жаахан сургалтанд хамруулахгүй бол зөвхөн хуулийн дээр байгаа ялыг өгдөг нэг асуудал байдаг. Хоёрдугаарт улс төрийн өнцгөөс нь хараад энэ нөхрийг улсаж улс төрөд оруулж иж болохгүй шүү гэдэг юм. Одоо айсандаа ч гэдэг юм уу. Өнөөдөр юм байна шүү дээ. Хэдэн жилийн дараа энэ чинь яригдал эхэлнэ шүү дээ. 30 хэд оны эсвэл 60 хэд оны лох усны буу нарын асуудлыг өнөөдөр яриа цагаатгах гэж байгаа юм. Тийм учраас ял шийтгэл бол оновчтой, шударга бас хүнд хүмүүжих, засрах алдаанд дүгнэлтийг боломж олгох хэрэгтэй. Тухайлбал би татварын эрүүгийн хуулийн татварын 166 дугаар зүйлийг өөрчлөх асуудлыг би татварт очсон цагаасаа тавьсан. Татвараа төлөхөөс зайлс хийсэн хүнийг бол 5 6 жилээр 10 жилээр шийдэхэд ямар ч ач холбогдол байхгүй. Тэр бизнес мөнгө олдог. Хараа нэг 2 сар 3 сар тэр хүнийг ямар ч ажил бизнес эрхлэхгүйгээр баримтчилчахад тэр хүн бол асар том хохирч одоо өөртөө бодол. Нэг мө 500 сая юм 300 сая төгрөгийн татвараас болж би ингэж сууж явах хэрэгтэй юм. Би чинь мөнгө олж мөнгө усгаж одоо ашиг орлого олж явах хэрэгтэй хүн гэдэг юм ойлгох хэрэгтэй. Гэх мэтлэгээр бид ял шийtгэлийг бол өндөр байх асуудлыг эсрэг байгаа. Тэм ч учраас би улсын хурлд орж ирэнгүүтээ өршөөдөө хуулийг санаачлан бус нөхдийн хамт өргөн барьсан. Өнөөдөр 2 дахь жилдээ манай улсын хурл энэ хуулийг сайхан хадгалж байгаа. Яагаад тагуулч вэ? Ер нь хэлэлцэнэ гэдэг ярина гэдэг. Тэгээд одоо хойшлуулаад байдаг энэ манай эрх хэрэгчтэй холбоотой.
Энэ 3500 гаруй жижиг дунд жижиг юм уу хөнгөн хүндөвтөр гэмт хэрэг үйлдсэн хүмүүс өнөөдөр шоронд сууж байгаа байхгүй. Тэр хүмүүс 100 тэрбум төгрөг улс үр ашиггүй зарцуулж байна. Жилд. За тэгээд одоо энэ тэгж шорон барьж шорон дуныг суулгаж тэр их зардал гаргаж байх оронд харин гэмтэргээс хүртэн зэрэг энэ камерж болох гэрэлтүүлэх хүч хэрэглэсэн гэмтэр гудам замын дал байдаг гэмтэргүү тийм ээ. Замын хөдөлгөөн нийчээд хулгай хэрэгүүд танхай зодооны хэрэгүүд бүгд ил шүү дээ. Камержуулт сайт гэрэлтүүлэх сайт бол энэ 50% багасна. Зах автобус тарлай бусыг камержуулчих юм бол карманы хулгай бус хулгаанууд эрс багасна шүү дээ. Тэнд мөнгө зарах хэрэгтэй байхгүй. Ард түмний татврын мөнгийг ийм юм зарах хэрэгтэй. Тэрээс шорон барьж нөгөө олон залуучуудаа хөдөлмөр их залуучуудаа шоронд суулгаж биш. Энэ уул уурхайд энэ залуучууд ажиллаж байгаа хэрэгтэй. Гадаадын дээр хөрөнгө оруулалтын компаниудын залуучууд ажиллах хэрэгтэй. Би түрүү хэлсэн энэ хорих мөрдөнгөөр 80% дандаа хүүхд залуучууд байж байгаа. Тэгээ нүдсийг гаргаад сургаад мэрэгжил сургалтын юу олгоод тэгээд одоо тэр хөдөлмөрийн талбар руу явуулах хэрэгтэй. Энэ 3000 гаруй хүнийг бас нэгэн зэрэг ингээ гаргаад ирэхэд нэг нь бас сөрөг нөлөө гарах уу? Маш бага гарна. Зориуд одоо ингэж энийг эсэргүүцэж байгаа хүмүүсийн ярьдаг зүйл болохоос тэд нар чинь ихэнх нь жижиг хэрэг бүр хоорондоо зодтолсон. Автоварын хэрэг хийсэн хүмүүс өнөөдөр 6 сарын хоригтой суучлаа шүү дээ. Ер нь бол энд бол ностой том гэвд хэрэгтэн биш нэг хүч хэрэгэлсэн, хүний амнаас сохироосон, хүч эмэгтэйчүүдийг хүч хэрэгэлсэн хэрэгтнүүд биш шүү дээ. Зүгээр дандаа нэг хөнгөн хүндөвтөр хэрэгтэй. Хохирлоо ихэнх нь барагдулсан. Одоогийн нэг өрчлөлийн хуулийн онцлог бол манай 1921 оноос хойш хуулиуд байгаагүй нэг зүйл хохирлоо тав барагдулсан байх гэж байгаа юм. Энэ бол маш чухал зүйл. Хохирч нар өөрөө хүсэж байгаа. Энэ миний мөнгийг залилсан хүн, миний мөнгийг аваад явсан нөхөр шоронд суух хэсэг надад юм. Миний хохирлыг гаргаж өгч. Миний одоо нэг морийг булгаа хэлсэн энэ одоо миний морийг төлж өгөх хэрэгтэй. Гэтэл шоронд яваад тэнд хийх ажиллаж байхгүй. Төлөгдчихгүй. Тэгээд нэг л сонзон хоорондын харьцааны асуудал байгаа болохоос биш. Ямар нэгэн хохирол барагддаг. Таны хамгийн сайн хийж чаддаг зүйл юу вэ? Гэхдээ нэг дур эзнээ голохгүй дунд чимгшээрээ голохгүй лөө. Тэр шиг би өөрийнхөө мэрэгжлийн ажлыг бол хангалттай сайн хийнэ гэж боддог. Би мэрэгжлийн ажлын хувьд бол надад одоо үндсэн мэрэгжил нь хууч боловч олон төрлийн ажил байгаа. Багшийн ажил байна. Өмгөөлөгчийн ажил байна. Одоо дээр үед прокурор шүүх юм уу мөрдөн байцаах ажил байна. Би мөрдөн байцаах ажлын одоо арга таагдаг гэдэг юм уу ийм юмд бол их дурлаж их сонирхож байсан. Тэр том одоо хэрэгүүдийн илрүүлсэн бүх түүх юмнуудыг цуглуулж уншиж ингэдэг байсан. Тухайлбал би нэг зүйл хэлээ л да. Одоо би цагдаагийн байгууллагын одоогийн удирдлагуудын анхаарал тусгах байх гэж бодож байгаа. Хүн амны харгууд өгч өстой. Янзтай мундаг мөрдөн байцаагч байсан. Би онц сурдаг хуулийн сургуулийн оюутан тэр хүн дээр дагалдан хийдэг гэсэн. Тэр хүний даруухан одоогийн байцаагч нар сүрсар гэж хэлж байгаа. Дандаа хүн амны онц хүнд хин тэр 70-аад онд цөөхөн гарна. Тэгтээ дэндүү онц хүнд хин тэр гарна. Тийм мундаг мөрдөн байцаагч байсан. Асар олон хүн амны хэрэг дээр ажилласан зүгээр нэг хэрэг дээр алдаа гаргасан гэд гавьяа цолын нэг өгөн л өнөөдөр цагдаагийн байгууллага тэр хүнийг алдаршуул тэр хүний өр хүүхдүүдийг алдаршуулж явах хэрэгтэй гэж боддог. Хүн амны харгад өгч ерөөс Монгол даяар алдартай. Тэгтээ даруухан тогтой томоотой ажилдаа нямбаа хамтдаг тийм үлгэр жишээг хуулийн хүн гэж ийм байдгийн байх таа гэж би бас тэрэндээ ямар нэгэн байдлаар тэр хүнээс энэ тусгаж авсан гэж боддог. Тэрнээс өмнө хүүхэд байхдаа нөгөө цагдаагийн байгууллага шалаа гаднаас нь хараа шөөмжлээч гэдэг юм өнөөгийн нөгөө залуучууд шиг ханддаг байсан л та. Тэгэхээр манай яг хуулийн хяналтын байгууллагад орчин үеийн зан харилцаа юм нэвтэрч байгаа. Тэгтээ цөөнгүү сүржин даржин хөнгөн хөөрөв хүмүүс байдаг нь манай хуулийн хяналт цагдаагийн байгууллага ард иргэдийн хоорондын харилцаан дээр бас сэв суулгадаг гэж боддог. Тийм учраас байнга энийг би анхааруулж хэлдэг. Бурхан гэж байдаг болов уу? Би ямар ч хэлсэн энергид итгэдэг юм. Энерги гэдэг нь энергийн нэг хэлбэр одоо гэрэл цахилгаан дууч гэдэг юм энэ бол тодорхой энергитэй. Тэрэн шиг сүнсний энерги байдаг баха. Яг гэвэл би лам хүний хажууд өссөн. Тийм учраас тэр энергийг бид бурхан гэд тайлбарлана уу, юу гэд тайлбарлана уу? Тэр энерги бол байгаа. Тэр энергиэрээ бид одоо тодорхой хэмжээнд үгдэцтэйгээ холбогддог ч юм уу бус тийм юмуд бол
байдаг бах. Тийм учраас энэ бол шинжлэх ухаан тодорхой нөхцөлд нээлттэй асуудал байгаа баха. Таныг нутагта их том бурхан бүтээл гэж хэлсэн гэж сонсч ирсэн. Тэгээ тэр юунд зориулж ирсэн шүтэн юм бол? Дорногов аймагт Хамрын хэд юуны орд гэдэг байгаа шүү дээ. Одоо нөгөө Дэважин юуны үгэд. Тэрэн шиг бурхан багш ийм зохицлбарыг Өмнөг аймгийн хаан уул дээр бид бүтээн байгуулж байгаа. Энэ хаан бол лам чам бус хүмүүстэй бид хамтраад хийж байгаа. Ер нь бол бурхан багшийг энэ бол улуурхайн зарим компани ер нь бол хүмүүс андвар бүтээсэн. 108 сургыг бол тодорхой хүмүүс өөрсдийнхөө нэрээр авч хийж байгаа. Ингээд энэ бол цэвэр чулуугаар 100 жил 500 жилийн настай ийм зохицлбор хийж байгаа. Энэ бол дандаа одоо буйны сайхан сэтгэлээр хийж байгаа зүйл. Энэ бол ганц минийх биш. Энэ Монголын одоо соёлын болно. Энийг зүгээр нэг юуны газар биш. Тахилгатай хаан уул дээр босгож байгаа. Ер нь би Тайван, Солонгос, Япон гэдэг энэ бурхны шишинтэй улс орнуудад нэлээд явсан. Ариун дагшин газар бол тэр ариун дагшин газар дээр л байдаг болохоос биш. Хогон дарагдсан Улаанбаатарын төвд ч гэдэг юм уу, аймгийн төвд дотор байдгүй. Өөрөөр хэлбэл өндөр уулан дээр өөрийгөө бясалгаад амьдралынхаа утга учирыг одоо тунгаагаад ингээд яваасаа хөөх залуучууд тэр өндөр насны хамтууд ч тэр тийм ээ. Зоригтой ухаантай амьдраасаа гэдэг утгаар би энэ бас аав ээжтэй зориулаад босод найз нөхд хүмүүсийн хамтран ийм зүйлийг бид одоо 8 оноос хойш хийж байна та. Тэгээ нэг бэрхшээлтэй хүнд зам харилцаа хүнд Улаанбаатарын чулуугаар хийж байгаа. Тэрийг бид одоо нэг үрчлэн зөөн аваачин уулан дээр гарахын тулд бид замын одоо бараг 5 сая төгрөгөөр заслаа шүү дээ. Одоо том машин гаргадаг болохын тулд. Таны уурлагтай гаргадаг зан чанар юу юм бэ? За нэг ширүүн зан чанар гарахгүй дээ. Ер нь бухимдлаа би шууд гараад хэлждэг. Энэ бас нөгөө миний одоо юу юм бол удаа манай говийн читэрхий цагаан шүү дээ. Нэг оногоо ярьж өгье л дөө. Монголын чөгчийн хаа амьдэрдэг гэсэн говьд амьдэрдэг гэдэг. Яг говийн хүний цагаан цайвар нь л хэлж байхгүй юу. Би тэгээд Баттөмрийг татврын дарга болгоход нээсэн чинь нэг хинээс юм байгаа. Яг тэгж харагдсан баг. Би тэгж харагдсан баг таа гэж бодож байгаа юм. Таны хамгийн сайн мэддэг гадаад хэл ямар хэл вэ? Одоо Оросд 2-3 сургуульд өгсөн учраас орос хэлийг гадарлана. Англи хэлийг бас би дааж сурах гэж оролдсон. Нөгөө нэг хоол цайны хэл гэдэг юм уу, дэлгүүр худалдааны ч гэдэг юм уу, анхан шатны хэлтэй. Тэгэхээр тэрнээс илүү юм одоо нэг хэл сурах гэж одоо бол бас нас ихсэн учраас их оролдохгүй байна л да. Юунд хамгийн ихэр суралцахыг хүсэж байна та? Ер нь бол сурах бол амьдралын утга учир гэж боддог. Би насан туршдаа сургууль сурч байгаа. Ер нь курс сургууль олон юм руу бас аваагүй хүний занж явсан. Би ч одоо 37-8 хүрчээж Москвагийн улс орд аж ахуй академид төгссөн. Бизнес удирдлагын мастер болсон. Энээс сайхан үндэслээд би талхаж хэрэн захирал татврын дарга гэдэг өөр нь сурсан юм а. Заавал практик дээр туршихгүйгээр бол би энийг эзэн болж чадахгүй. Тэгээ хуулиар бол би бүх төрлийн ажлыг ямар ч гэсэн хийсэн учраас зөх хэмжээний практиктай гэж ингэж боддог. Одоо сурах хүсэл бол биш үү? Хэрвээ их цаг зав чөлөөтэй байдаг бол би бас энэ Шинэ Зеланд явсан тийм амар тайван улсад хэл бизнесийн орчин санхүү татвар банкны чиглэлээр би тодорхой одоо богино хэмжээний сургалтанд орох сонирхол байдаг. Тийм цаг завыг одоо харахын Монголын өнөөгийн улс төр олохгүй л дээ. Их хурлын гишүүн юмтанд очиод ажиллаж явж хэлдэг биш. Юунаас хамгийн их айдаг вэ та? Гэхдээ одоо тийм юмнаас их айдаг гэж би хэлэх юм надад алга. Могоноос зөвүүцдэг хүүхэд наснд байхад. Гэхдээ би могоо барьж амд могоо барьж үтсэн. Ягаад гэвэл нэг хүүхдүүд ашаа барьж явахдаа могоо гаргаал. Тэгэл эхнийх нь барьж аваад шидэд авахлаар чинь дараачих нь барьж авдаг. Могоноос зөвүүцдэг. Тэгтээ айдаг гэж хэлэх нь дааш. Тэгээд ч үдийн насанд айж амьдрах утга учир байхгүй. Улс төрийн хэн нэгэн даргаас хэн нэгэн хүнээс одоо манай саяхан би нэг бүс төвчний хурал дээр хэлсэн. Захиргаад хүн айлгаж удирдлага хийх гэдэг бол өнөөдөр хосрогдсон байна гэж. Залуу хүмүүст би хэлсэн. Тэгээд үлээж явах нь муу байна лээ. Энэ бол айж амьдрдаг тийм цаг үе биш. Бид социализмын үед хатуу ширүүн байх үед ч гэсэн бид тэгж нэг айж амьдрахаас илүү
энэ ажлыг яаж хийж чаддаг болох вэ гэдэг. Одоо том ах мод хүмүүс хатуу зэмлэн бидний бич боловсруулж байгаа цаасыг ороо хайчих ч юм уу тийм амьдрал дээр байдаг л. Гэхдээ өшөөндөө би нэг илүү сайн хийдэг болно доо гэж оролдож угаад ингээд одоо ямар ч байсан тэрийг зохих төвшөнд эзэмшдэг болохыг хичээдэг. Тийм учраас хүнээс айж амьдрна гэдэг ойлголт байхгүй. Та нийтийн тээврт хамгийн сүүлд хэдээс суусан бэ? За одоо нэг 12-7 хоногийн өмнө суусан та. Хашаа юу? Тэ энэ бол юу орсон юм? Нисэх био орсон юм. Манай ах байдаг. Зориуд бодлогоор суусан харамсалтай суудлал болдог учраас нөгөө юунаас барьж ингэ сэгсчүүлээ. Тэр бол одоо өдийн насанд ус хэцүү байлээ л дээ. Би өөр нь хаяа автобусан суудгийн. Оюутан байхдаа ч гэсэн Оросоос оюут орж ичгээд автобусан суугаад ингээд одоо хүний амьдрал хараад ингээ явхад сони байдаг байхгүй. Тэгээ автобусанд бол би хаяа суудаг. Гэр хорооллоор ах トゥ нэрээр ордог, гэр хорооллоор айлаар ордог. Би засгийн газрын их хурлын хуралдаан дээр сайднаар гэсэн гэр хорооллоор айлд очив. Тэгж та нар өнөөдөр энэ захын хорооллуудын амьдралын байдлыг мэдж Хуамынхаа амжиргааны төвшин мэднэ. Тэгэхгүй бол конторын цонхоор харж хаад өөрсдийнхөө баян тансаг амьдралд бэл орчхад ингэж яана гэж би Алтан уугийн засгийн газрыг хатуу шумжилж ирсэн. Сүүлд нь ч гэсэн би хэлж ирсэн. Тэр хамгийн сүүлд 14 хоногийн өмнө зогсоод ингээд эсэгсжүүлээд явж хат ямар мэдрэмж авч яах юм. За да ер нь бол яг бодсон бол би автобусны суудалтай суухыг надад үнэхээр хүссэн шүү. Гэхдээ залуучууд юм уу хинэгэн санал тавиад өгөхгүй. Би ч нэг спортын хувцастай залуулаг л харагдсан. Тэгээ булаацалтал дээрээ сууж байгаа байхгүй. Ямар ч байсан хуучин 70-80 тунд арай нэг ахмад хүндээ саналаа өгчдөг байсан. Би санал дээр сууж явахгүй бол би нэг их автобусанд суугаад одоо би зүгээр л сонирхож сууж байгаа шүү дээ. Бүр муу хэлвэл машиныхаа бензинийг хийнэж байгаа. Бас яа тэгээд ахын давчид нэг удаа цагийг нуух гэж явж байгаа байхгүй. Ер нь яг хөө манай автобус дарлаа бусыг юутай болгосон, телевизтэй болгосон, тогтой болгосон юм юмуд явж байгаа. Энийг цаашдаа хийх ёстой. Аль болохоор сандлууд нь хүрэлцээтэй болох хэрэгтэй байна лээ. Тэгээ сандал хүрэлцээгүй хүн ам ихчгсэн үед бол би л одоо их хурлын гишүүн автобусаар явж байгаа гэдгээ хүнд харуулах гэж байгаа биш. Тэгж яваад бол нэг бас таатай биш. Ер нь урд нь би олоодаа явсан л нэг удаа би нэг хүнээр хөргүүлээд автобусны худалдаа суусан. Та их хурлын гишүүн биш. Би адилхан гэдэг хүмүүс тавдлаа яриад тийм ээ тийм гэсэн. Энэ автобусаар ингэ явчих гэж юм харин тийм. Телевиз сайн зураг авахгүй юу гэж. Хин ямар телевизний зургийг авах вэ? Би зүгээр л амралтын өдөр автобусанд зугаал ингэ явах нь. Ард түмэн маань бол өдөр болгоно ингэ явж байгаа. Тэгэхдээ ард түмэн маань өнөөдөр унаад юу автобусны үйлчлэгээ бол нэгдүгээр сайжирсан байна. Хуучин шиг одоо хаад нэг олддог нэг төв замын төрмгийн уулаа нэг хаалгатай төгжээ цэнхэр энтер гэ бидний үед чинь байлаа шүү дээ. Сайжирсан байна. Энэ бол том алхам. Дээр нь ахмад настай хүмүүстэй суудал санал тавьдж өгдөг байх хэрэгтэй. Эмэгтэйчүүдтэй, жирэмсэн эхчүүдтэй. Энэ соёл маань өнөөдөр бас байхгүй болсон юм шиг байх юм. Тийм учраас энэ соёлыг одоо бид сэргээх ёстой. Зүгээр ер нь бол ер нь их хурлын гишүүн, засгийн газрын гишүүнийг ард түмнээс нь салгах, эсвэл салгасан тухай ойлголт өгөх бол үнэхээр буруу зүйл. Би бол боддгийн яг л ард түмтэйгээ ямар нэгэн хэмжээгээр холбоотой байх ёстой юм байх төвшөнд л байгаа. Хизээч би салаагүй, салахгүй яг хоо цалингийнхаа төвшөнд амьдарч байгаа зарим тохиолдолд илүү зарим тохиолдолд жирийн дундаж Монгол иргэний амьдралаар л амьдарч байгаа. Тийм учраас би хаач ч нүр ордон байдаг. Таны муу зуршил юу вэ? Одоогийн миний муу зуршил хэвтэж iPad ухах юм уу та. Би хэвтэж хоол иддэм болов гэж бодлоо. Хэвтэж iPad ухах миний хамгийн муу зуршил. Өнөөдөр бас нас тийм залуу биш, тийм үед бол тэгээ дэрнээс нь салж чадахгүй маа нэгээд. Спорт юмар одоо залуу үедээ хичээлж байгаа одоо зогссон учраас энэ ус эрүүл мэндэд сөргөн нөлөөтэй. Миний одоо хамгийн муу зуршил тэр л байна. Таны хүсэж байгаа сайхан Монгол орн. Таны биш дээ. Ер нь бидний хүсэж байгаа Монголын сайхан орн ойрхон байна уу? Маш ойрхон байна. Хэрвээ өнөөдрийн улс төрчид зориулах юм бол Монгол их орныхон Монгол газар шорооныхон төлөө зориглоод хувийнхаа бүлэглэлийн ялангуяа эрх хэрэгч мань ана хоёрын хувьд зориглоод өөрчлөлт хийж чадах юм бол Монголын хөгжил маш ойрхон байна.
Та хоёр ингээд ярилцаа сууж байхдаа та говийн хүн гэдгээрээ их бахархдаг юм байна л да. Би говийн хүн гэдэл ярьж байна. Тэгээ манайх бол их баян орн тийм ээ. Хөрсөн дээрээ, хөрсөн доорооч. Нөгөө асуудалтай хамаг толгоонууд нь таны тэр нутг руу байгаад байдаг. Тэгээд угтөнгөөд байдаг. Хамгийн ачаад аваад үрээд аваа яваад байдаг. Энэ дэрүүн та хэр эмзэгэлдэг вэ? Мэдээж маш эмзэгэлдэг л дээ. Одоо хоолойгооч бид хийдэг бодлого юмдаа чи нэг банк гарч байгаа. Үнэхээр миний нутгийн, миний эх орны баялагт энэний төлөө мэдрэмжгүй. Нөгөө багаас ингээд цайд дарга нарын хүүхдүүд ард түмнийхээ амьдралаас тасарчихсан. Тэгээд дээр нь сүүлийн олон жил олигарх энэ хөрөнгө мөнгөн дээр тулцсан хүмүүс. Өнөөдөр төрийн өндөрлөгт суучхад энэ амьдралыг огт мэдэхгүй байна. Би 5 толгоор ороод үнэхээр харамссан. Цогцсийн сум харж байна. Нүүрсэн сум. Хав харанхуй тийм одоо нүүрсэн сум болсон байгаа байхгүй юу? Байгаль эколог Улаанбаатар цогцсийн хоёр бол одоо энэ утаа өвлийн нөгөө нүүрсний утаа Улаанбаатар гэдэг. Цогцсийн дээр нүүрсэн одоо цэцэг болсон. Энд үнэхээр би харамсдаг. Энэ байгалийн баялагийг маш зөв ашиглах ёстой. Байгаль экологийн тэр өндөр шаардлагуудыг тавьж дараа нь дөр нөхөн сэргэлтүүдийг хийх асуудлуудыг бол нэгдүгээр ээлжинд тавих хэрэгтэй. Одоо говийн ус маш их доошилж байна. Мал хүн ундалах ус яах боломж байхгүй байна. Утга усгууд ширгэж байна. Усны төвшин ундрагууд эрс багасч байна. Гол одоо говийн урсан дорх усуудыг татаж байгаа. Дээр нэг ангачийн асуудал. Энэ бүхэн цогцоор хандахгүйгээр одоо говийн усны асуудлыг шийдэхгүйгээр засаг дор явах юм бол говийн ард түмэн нэлээд дургуйцах ийм хандлагууд гарч ирж байгаа шүү. Хайр гэж танихаар юу вэ? Хайр агуу зүйл. Тэгвэл амьдрал. Хайр өөрөө асар агуу зүйл. Энд хамгийн эхлээд хүн мэдээж гэр бүлээ эхнэрээ гэж хэлэх. Би бол эх орноо хайрлах хайр. Энэ агуу сайхан Монгол орноо хайрлахгүй. Ийм хайр одоо олон улс төрчид дутаж байна. Өнөөдөр ахиухан шиг энэ баялагийг л аваад гадныхантай нийлж аваад тэгээд одоо өөрснөө одоо олон тэрбум доллартай болох энийгээ гадаад байршуулчихад 50 анголон гэдэг юм. Тэгээд эх орондоо зориулахгүй, ард түмэндээ зориулахгүй тэр баялагаар яах юм? Тэр офшор банкнд аваач хийцэн тэр баялагаар яах юм? Бид эдийн засгийн өршөөлийн хууль дээр би ганцхан юм дээр дэмжиж байгаа. Тэр баялагийг тэр гадаад аваач байршуулсан тэр одоо нөгөө өөрийгөө Монгол хүн гэж хэлж чадахгүй болцсон. Хэдийн Монгол гэдэг байгаа тэр баялага та ичиж завхгүй Монголд оруулж ирээд эргэлтэнд оруулчих. Энэ бол таны хийх буян. Энэс чинь улс юу ч хурааж авахгүй юу ч яахгүй. Би ганц энэ утгаар хэлж байгаа. Тэрээс жирийн шудраг татвар төлдөг хүмүүсийг хохироогоод татвараас сайс хийсэн юм уу? Хамгийн бүтэхгүй зүйлэг өдөг бол одоо өршөөнө гэдэг бол тийм таатай зүйл биш л дээ. Тийм учраас эх орноо хайрлаа. Үр хөвгтөө хайрлаа. Гэр бүлээ хайрлаа. Ээж аваа хайрлаа. Энэ агуу нандин зүйл. Энэ дээр амьдрал тогтдог. Тийм учраас бивинээ хайрлаж, бивинээ хүндэлж амьдрах хэрэгтэй. Ингийн тулд дахиад би нөгөө асуудал руу орж утга учиргүй намаараа талцаж ах дүүнэр нь хүртэл хоорондоо гэр бүл хүртэл хоорондоо талцж байгаа юм чи. Харин биенийгээ хайрлаж сайхан амьдрий. Ийм боломж Монголд байна. Энийг шийдье гэж хэлж байгаа. Та энэ хүний хорвоод хэрэг хүн болж төрөөгүй байсан бол юу болж төрөх байсан бэ? Ямар ан амтан болж төрөх байсан бол? За би тийм амтан болмоор байна гэж би хэлэхгүй л дээ. Тэгвэл ер нь бол хүний хорвоод төрнө гэдэг бол агуу том хувь заяа. Асар том хувь заяа. Магадгүй би биш өөр Оюнбаатар төрөх байсан байж болно. Гэхдээ надад тэр хувь заяа тохиос учраас би хүний хорвоод хүн шиг амьдрах ёстой. Хүний тэр ёс жаяг одоо үнэт зүйлийг хайрлаж хадгалж явах ёстой. Тэрнээс нэг хөрөнгөнд шунаж, хурдан морнд шунаж, баялаг шунаж амьдрах ёсгүй. Тийм учраас би алхан тутмыгаа өөрөө хянаж явах ёстой гэдэг юм зарчим дээр л байгаа. Тэгвэл ямар амтан илүү сайхан хайрладаг вэ гэвэл би бусдад адилхан ашгараад байдгүй ч гэсэн би адуун дуртай. Хурдан жороомор унах дуртай. Гэхдээ эзэч энэ олон уяачид энэ олон хурдан морны хүмүүстэй би өрсөлдөж явахгүй. Тэмээ дайрт. Тэмээ шиг агуу сайхан амттай хаа байна. Ерөөсөө заан штэ. Бид дэлхийд заанаар бахархаад байхад монголчууд тэмээгээрээ бахарч чадахгүй штэ.
Тэмээний өв соёлыг хөгжүүлж Улаанбаатарын бэрэн тэмээний наадмыг хийж дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн 10,000 жуулчин татаж өвлийн спортоор Монгол дэлхийн брэнд болох болцоод байна шүү дээ. Би оюун хорон сайд хэлсэн. Ийм боломж байгаа. Энийг ашиглах уу юу? Өөрсдийнх нь асуудал. Тэрнээс одоо би салингаараа амьдэрдэг би тэр одоо юу гэдгийг тэр том наадмыг баян хийгээд чадахгүй шүү дээ. Хүмүүс найз нөхдөд танил талаа гуугаад ингээд нэг 2-3 жилд нэг удаа хийж байгаа. Манай тэмээчдийн маань би бас нэг сүүлийн үед тэмдэглэж байгаа юм бол хурдан мөрний араас явчих байна. Мөнгө тим юм руу явчих байна. Хэдэн төгрөг өгөх юм бэ? Тэмцээнд тэмээ төрүүлвэл манай бологийн баг төрүүлвэл хэдийг өгөх юм бэ гэж яриад байгаа. Энэ бол тэмээг хамгаалахын тулд, тэмээг өсгөхийн тулд энэ Монгол тэмээгээр соёлыг Улаанбаатарчуудад үзүүлэхийн тулд дэлхийд таниулахын тулд хийж байгаа. Агуу сайхан буянтай ажил. Танд одоо ямар сэтгэл төрж байна яг одоо? Гэхдээ ер нь бол яг үнийг хэлэхэд их сайхан тийм хүнлэг зөөлөн айдуу сайхан залуу миний өдөөс хараа сууж байгаа надад. Тэрнээс одоо хорвогийн би бодод суусангүй. Би ямар харагдж байгаа бол оч гэж санаа зовхгүй байна. Ямар байгаагаар нь ард түмэн намайг арга иргэд маань хараг хүлээж авах л би бод. Тийм учраас би аль нэгэн телевиз радиогийн ярилцлага юмд ороход би барьдгүй нэг цэгэндэг. Ингээд өнөөдрийн асуулт маань дуслаа. Зүүн асуулт маань хурдан байна уу? Ер нь бол хурдан байна. 30 дээр явж байхад яана 70 асуулт цаана үлдсэн болов гэж бодсон. Одоо харин нэлээд хурдтай явчихлаа. Баярлалаа. Ингээд бидний урилгыг хүлээн авч хурж ирж нэвтрүүлэгт минь оролцсон танд маш их баярлалаа. Таны цаашдын ажил болоод амьдралд тань өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. Монгол хүнийг түүний дотор одоо Монголын төрд ажиллаж байгаа хүмүүсийг Монголынхаа ард иргэдэд үнэн байгаагаар нь хүргэж байгаа. Танай студ, танай телевизийн хамт олон, радиогийн хамт олонд бас баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. 100 асуулт 100 хариулт нэвтрүүлгээ маань өнөөдрийн дугаарыг өндөрлж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор улсын их хурлын гишүүн Цэрэн Ташин Оюнбаатар хүрэлцэн гэрж оролцлоо. Та бүхэндээ дараагийн нэвтрүүлгээр эргээд уулзтлаа. Түр баяртай.